Одоо би таарт ариг өгч ингэж бодож байна уу? Үгүй дээ. Харин хүмүүс бүр тэгж яриуллаа шүү бааха. Уудаг подкаст гэдэг нь шүү дээ. Ганцсаач хөөж ууж муу гэдэг. Энийг би өөрөө очсон. За. Тэгээ жинхэнэ цай тавьж байгаа. Цай тавьж байгаа. Яханда cheers guys. Үстэй усан чинь сайхан амны цагаан тавьж байна шүү. Бид бүхний өнөөдрийн подкастын хамтран ажиллагчаар Покемon хамтарч ажиллаж байна. Тэгээ та бүхэнд баярлалаа. Покогоороо бид өнөөдөр амныхаа цангааг тайлан хов бацгаална. Төмслогон подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхнийг маш их сонссон байна. Ийхүү бид бүхний дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд манай анхлуу маань ирсэн байна. Сайн уу анхлуунаа? Өнөөдрийн мэндийг хүргэе. За, сайн байцгаана уу монголчуудаа. Сайхан харагдаж байна миний дөө. Баярлалаа. Үсээ таарсан юм уу? Өмнөх дугаар дээр өмнө нэг комент уншдаг дугаар дээр би таарсан байсан мэт. Тийм лөө. Тийм шүү дээ. Яа, сүүлийн үеийн залуу. Сүүлийн үеийнх биш шүү дээ. Өмнө үеийн залууч. Би ч бүү ахыгаа одооноос аягүй магтах гэж хичээж байгаа. Чам миний сонсогч нар боол идэв да. Боол юу? Боол идэв да. Замаа марлаа үргэлжлүүлсэн байна. Дахин тавтаа морил марлаа. За дахиад юм байна уу? Хөрлөг хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээд бас олон хүний хүсэл дээр Жангумаас их хүсэл тавсан гэж байгаа шүү дээ өөрөө. Оо яа. Би ч яахад шүү. За манай цоо шинхэн зочин бас олон хүмүүс бас оруулаад өгөөч гэж бас комментууд байдаг байсан тий. Тэгээд манай анхлууны найз өрнөх сайн уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Ичимхи юм аа. Тэтэно. Тий. Ийм дөрвөн хүнтэйгээр бид бүхний подкаст үргэлжлэх болно. Тэгээ та бүхэн маань сайн сууж байв, сайхан амьдарч байв, зуныг сайхан өнгөрүүлв. Зун бараг л бараг хийсэнгүүдээ тий. Play time-аас хойш. Амар л одоо сүүлийн дугаараа цацаал тэгэл play time залгал явцсан шүү дээ тий. А тэрнээс хойш татаг Вау. байна. Вау. Жинхнээсээ яг наадмын дараа намар болчлоо тий. Энэ жил бол өмчм нууг нь хөөхөн бас 8 сар марч гайгүй халаад идэв гэсэн мэт тий. Би бол өмнөх хэдэн жилийн өмнөх story архив энтрээ харсан чинь шат чүхлээ энтер гэж шортуудаа хэлээ болсон чинь одоо бол зүгээр гадуур хувцгүй бол хөлдөж өгөх гээл шүү. Бас нэг борооны уйлрал гээд нэг шинэ уйлрал гараад ирчих шүү. Саг бор орж ин тий бас. Бас хэрэгтэй л байна. Тэр бороонд бүжгэлж байгаа тэр хотолтой залуу харсан уу? Биш. Ковбой хотолтой. Амар гой мойтой. Ковбой гутал юм уу? Би тэр монгол гутал шиг юм уу? Ковбой гутал. Ковбой хотол. Тийм бичлэгээс яваад байгаа юм уу? Тэгээс амар сэтг юм аа. Амар зориг шүү бас. Амар зориг. Өрнөх бас бороонд бүжгэлэх тий. Тийм. Тий. Бүжгэлсэн. Гэж ямар ч бүжгэлээ. Би хаяа бүжгэлнэ гэдэг. Дуулан бүжгэлнэ. Тийм шүү дээ. Өрнөхийн бичлэгүүд нас бодлогдох тий. Оо тийм шүү дээ. Би чи хит хитэн бичлэг дээр өрнөхийн нөх хэлсэн хит хитэн подкаст дээр яг нөгөө өрнөхийн хэлжсэн тэр одоо бичлэгийн дуурайж хэлж өрнөхийг манифест хийсээрээ даваад найзалцсан гэж байсан. Та хизэнээс найзалсан. Сар. Одоо яг сар Сар болох. бол. Тийм үү? Тийм шүү дээ. Удаг өмчлээ. Уусаа Монгол ирээд одоо ингээл сар л болгож байна. Тийм сар агас. Чи гадаад байсан мөн ээ? Тийм сүүлийн 4 жил гадаад байж байгаа. Хаана байжсэн? Румынд байж байгаа. Тэгээд дараа нь Унгарт байж байгаа. Тэгээд ирсэн. Би чамайг явахаас өмнө танилцсан гэж хэдэн жил болсон. 2 жилийн өмнө би нэг сар илүү 3-7 хоног ирсэн. Тэгж яах танилцсан шүү. Айгу хөөрхөө байлаа. Одоо яац. За цааш нэр үзэж байгаа хүмүүстээ бас өөрсдөө танилцуулъя те. Тэгээд манай анхлуу маань одоо бараг бүтэн цагаар инфлюенсер хийж байна. Йоо бити худлаа яриад. Би ч то гэрээ контракт компанитай хамтарч биш. Тий ажиллаж байгаа. Тий. Тэгээд тэрнийхээ хажуугаар нь бүтэн цагийн инфлюенсер биш шүү баха. Хүмүүс айгүй буруугаар ойлгохоор байна. Тийм байгууллага тариалагдаж ажиллаж байгаа. Тэрнийхээ хажуугаар бас байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Тийм бүсгүй анхлуун байгаа. Тэгээд анхлууныгаа бид нар луу гэж нэрлэдэг. За намайг бол Пүрүсрэн гэдэг. Би бүтэн цагаар подкаст хийдэг гэж бодлоо ярьдаг. Бүтэн цагаар ганц хоёр байгууллагатай ажилладаг. Тэгээд хажуугаар подкаст хийгээд 2 жил болж байна. Тэгээд манай Марлаа маань байна. Марлаа маань одоо DJ мөнхөөрөө гэж байна шүү дээ. Би нөгөө сүүлийн дугаарт орохдоо нөгөө нэг Play time-д орох гэж байгаа дөнгөж эхэлжсэн шүү дээ. Тэгээ одоо Play time-д орсон. Баяр хүргэе. Миний бол амар амжилттайсэн тэгээд. Гоёсэн уу? Амар гоёсэн. Тэгээд би өөртөө амар таалагдсан. Тэгээд хүмүүсийн сэтгэлдлийг бас сонсоод амар гоёсэн. Тэгээд яг одоо бол яг DJ-гээрээ голтолж ажиллаж байгаа. Одоо алитийн л DJ мөнхөөрөө мөнх марл гээл явдаг болцсон байж тээ. За тэр юу юм бэ? Зүгээр тэг тийм. Ер нь бол өөрийнхөө яг сонирхлын дагуу гоё цаг нь баригдахгүй. Би одоо хүртэл сонсоогүй л байгаа. Би Марлаг тоглож явахад нь 2 3 4 5 аа гэсэн. Нилээд сонссон. Гоё нөө. Амар гоё лээ. Айгуу гоё. Марлаа дээр л бүжгэлж байгаа.
Ер нь аль тийш дээ. Тийм, ер нь амар гоё хөгжим. Яг юм миний бүжгэлдэг хөгжмийг тоглодог юм байлээ. Afro House. Afro House Tech House. Nice. Одоо улам сажраа явах бологд тий. Явн чанга. Би харуулна. Дарвч талтай нь болгоч бултаа гэдэг юм. Харуулах юм шүү гэдэг. За өрнөх маань юу вэ? Бид нар өөрсдөө танилцуулаач. Юу вэ? Чиг шиг би одоо яриад байна. Дөнгөж сая их сургуула бакалаврын зэрэг аваад. Nice баярлалаа. Тийм баярлаа. Тэгээд одоо мэргэжлэр ажиллах гад Монгол улсад эргээд хүрэлцэн ирсэн байна. Монгол улсаа татвараа төлөхөөр Монгол улсынхаа төлөө зүтгэхээр ирсэн. Тийм Монголын төлөө мөнгө зүтгэх гээл ирсэн. Контент дээрч зүтгэнэ. Тэгээд чөлөө цагаараа бичлэг хийж байгаа. Гэхдээ би өөрийгөө инфлюенсер гэж боддоггүй. Зүгээр яг өөрийнхөө uniqueness-ийг гаргах гэж хичээдэг. Ер нь бол яг өөртөө тухтай байхыг хүмүүст заах нь шээ. Ер нь зүгээр юм байвал гоё идэг шүү. Чөлөөтэй байгаасай гэдэг үднээс ер нь бол бичлэг хийж байгаа. Инфлюенсер гэдэг нэрийг би одоо эргэж жоохон сэргиймээр юм шиг санагдаад шүү дээ. Одоо ч амар шалан дээр унтсан байгаа шүү дээ. Яах юм бэ? Тэрийг нэг жоохон сэргээж яг утга учраар нь яг жинхнээс нь яг инфлюенсер гэж юм бэ гэдгээр нь гаргаж ирээ. Тэгээ юуны инфлюенсер вэ гэдгээр нь гаргаж ирч мээрээ тий. Тэгэл бүтэн цагийн инфлюенсер гэж юу юм? Бүтэн цагийн ютубер гэж их юм байдیں۔ Тий. Их мэдчлэн ингээд яг мэрэгжлийн дагуу гаргаж ирэх юм. Саа гэж сайхан боддог шүү. Хумсаа хараад. За манай марлаа маань хумсаа хэлгэсэн юм байна. Тэгээд өнөөдөр болоод өөрөө мэдгүй л нүд яваад. Одоо ингээд ойрын хэд хоногт бол шувтан харна шүү дээ. Тэгэл хүмүүс энэ орой. Хой. Найз залуу бол жоохон гайхаад өгөх хэрэгтэй. Гайхаж өгч илээ. За манай подкаст маань ер нь нөгөө нэг харилцаа холбооны тухай. Харилцаа холбооны тухай. Тэр нь бол интернет сүлжээ. Би одоо юу ярьж байна? Өөрийн телефонууд баг өөрийн телефоны тухай ярьдаг гэдэг юм. За одоо моби, Unitel хэрхэн өрсөлддөг вэ? Одоо шинэ өрсөлдөгч Токи гарч ирлээ. Тийм үү. Тий. Одоо ингээд энэ хэдийн хамгийн шилдгийг тодруулдаг тийм подкаст байгаа. За. Монголын хамгийн шилдэг өөрийн телефоныг тодруулцгаая. Эдгээр бас өөрсдийнхөө uniqueness-ийг ингээ гаргах гэж хийж ижил байна. За би танараа шууд рандом асуултууд асуулаа шүү. За өнөөдөр би нөгөө юунда тавьсан. Instagram-да тавиад асуулт асуусан байсан. Болзооны хуцалтын тухай яриач гэсэн байна. За инфлюна. Инфлюн болзон дээр хуцалтан дээр хамгийн их анхаардаг. Хамгийн их анхаардаг гэж бид гурваас үү? Тийм. Йоо үгүй. Зүгээр үгүй яг хөө энийг бас яг саяны тэр нөө инфлюенсер гэдгийг сэргээ гэдэг шиг бас энэ болзооны хувцалт гэдэг ямыг бас сэргээх юмсан гэж боддог. Хүмүүс ингээд гоё нэгнийгээ хүндлээд те ингээд гоё цэвэрхэн хувцлаад ирэх бас зүгээр штэ. Тэгэхгүй ингээд мэдгүй те. Бас нэг хамаа годомд явж байгаа ингээд хүрээд ирсэн юм шиг нэг тгийж хувцлахгүйгээр яг гоё тэрийг бас соёл болгоосоо гэж бас хүсдэг. Тэгээ би ч гэсэн болзон дээр айлуулах хөрхөн өмсдгөө хувцаа ч өмсгөх хичээдэг ч юм уу те. Эмгтээлэг хувцлахыг хичээдэг ч юм уу тэгж бас ямар болзоо хийх цагаасаа хамаарах те. Ямар тайпын болзоо гэсэн. За марлаа. Хэрхэн тэр залууг надад хандтай байгааг мэдэх вэ? Тэр ч одоо ингээ хандтайгаа бол угаасаа мэддэгдээд байж идэх юм уу? Чи ингээ эргэлзэж шнэ ингээд энэ надад хандраад байгаа юм уу? Эсвэл хүн болгонтэй ингэж харьцаад идэм болов гэж. Ямар хэцүү асуу. Хөөе тэгтээ яг тийм хүн болгонтой илдэг харьцдаг хүн байт юм бэл. Тийм тэрийг андуурах гэдэг тохиолдол байдаг. Гүр андуурахаар илдэг харьцдаг хүн байх шүү цаанчнаас. Миний хандралтыг илдэг харьцаа. Миний хандралтыг илдэг харьцаа гэдэг хүмүүс андуураад байдаг шнэ. Яас хэцүү. За найздаа дамжуулъя. Арга бол байхгүй зүгээр л тэгээд юу яадаг. Хаа юу гэж. Тодорхой байдалд дуртай. Тэгээд тодорхой байх дуртай болохоор нэг бол өөрөө асууна. Нэг бол тэгэл болохгүй тэрлээд болвол тэрлээд. Чи яагаад байгаа юм гэдэг. Тийм чи яах гэдэг юм бэ вэ гэдэг. Тэгэл асуу. Тодорхой байх хэрэгтэй. Нөгөө сарвуутай амьстай охин байгаа үсттэй гинэ. Юу вэ? Би юу? Сарвуутай амьстай байх яг үү. Таван салаа амьс шүү дээ. Хороотой амьс гэдэг. Тэр яадаг амьс. Зүгээр хурууч салангад байлгах үүрэгтэй амьс. Заримдаа миний хуруунууд хитрхи дотн байгаад байдаг. Тэр амьстай би сая гүйсэн шүү дээ. Гоё байгаас тий. Харин би анх удаа тийм амьстай гүйж үзсэн зүгээр л. Тэрсэн гэхдээ жоохон бахтай амьс байдаг гэсэн үгүй. Цаасарын бэлэн мэлгэнд. Тэр амьстай би тэгээ сандалтай явъя гэж бодож байгаа дараа. Тэгээд нэг хумс тавьчихгүй. Йоо. Body count хамаатай юу гинэ? Body count хамаагүй штэ юу яриад байгаа. Зарим хүмүүс амар хамаатай юм шүү. Гэхдээ манай бичлэгт орсон чинь ингээд шууд дээр нь ингээд улаан зураас нь харагддаг болохгүй юу? Амар хамаатай хүмүүс байд юм бэлээ. Гэтэ тэр чинь одоо ингээд өмнөх зүйл нь юм чинь ягаад тэрийг хамаатуулж бодоод идэм бэ? Нэг охин яг надад бүр сериус тгсэн байхгүй. Яг гэхдээ болц мол зүгээр юм нэг найз хийсэн тэгсэн чинь 10-аас дээш бол би тэр хүнтэй болцохгүй гэсэн.
Эрэгтэй хүний body count бол надад бол ямар ч хамаагүй. Харин тийм. Зарим хүмүүс body count тэгээд өмнөх relationship-уудын тоо хоёр бас хамаатуулж бодоод идэм шиг байна. Тэгэхээр body count гэхээр бас нөгөө one night stand ч юм уу тэдний тооцоол их болж байгаа шүү дээ. Яг эсвэл амар нэм нанди юм дуртай те ингээд нэг тийм харилцаанд дуртай хүмүүст бол бас хамаатай юм. Надад бол body count-аас илүү өмнө хэдэн relationship байсан л чухал юм шиг санагддаг ер нь бол. Хүнд өгсөн бэлгээс халахтаа нэхэж авч байсан уу гинэ. Мэдгүй бэлэгч өгч барах үзсэн. Авч л үзлээ. Хадлаа. Ер нь тэгж үзэж байгаагүй. Өвүүлсэн бэлгээ буцааж өгч ирсэн үү? Бүгдөө яаж байсан. Надаас ингээд нэг бүгд нэгцээс аахгүй нэг манитан бүгд. Тэгэхээр би шарандаа манитан бүгдийн ламбарт нь тавьчихсан. Өөрт нөгөөгүй. Queen. Яагаад? Яах юм? Зүгээр байлгачлаа байхгүй яагаад ламбар нь. Нөө. Аа. Зүгээр яг дараагийн найз охиндоо өгөхгүй аюултай юм шиг үлээ. Чамд ингээд зарцуулж исэн мөнгийг буцааж өг гэдэг эрхтэй хүмүүс бол байдаг юм билээ. Гэтэ яг намайг тэгээгүй л дээ манай найз дээр team case гарч ирсэн. Ингээ үерч явах хугацаанд би чамд ингээ юм хэдэн сая төгрөг зарцуулсан байна. Мөнгө авмаар байна. Гинт өрөнд ороод наач. Тэгээд манай найз байгаа газар нь очиод бүх мөнгөний бэлнээр нүүрлэн шидэж исэн юм да. Вау. Хэдэн төгрөг байсан юм бэ? Тэр нууцаа мөнгөнд өгөний нийлүүл нөгөө залуу найг бол комментар ороод өгнө. Энэ би байна штэ. Энэ би байдаг шээс өгөө гэдэг штэ. Нэг бичлэг байдаг. Тэгэж өөрийгөө илчлээ шүү. Тиймэрхүү юм бол байдаг юм биш. За надад ирсэн нөгөө рандом асуултууд нэрсэн би нөгөө мартчихгүй гэж бодоод. Ингээл дөрвөн асуулт ирсэн юм уу танд? Харин тийм өдөрхөн тавьсан юм. Ингээл болоо гэж бусд нь надаас асуусан асуултууд байна. Та өөрөөсөө нэг асуултыг нь асуугаа хариул Та өөрөө хариул. Та өөрөө та гинэ. Наадтай адилхан настай. Мөнх марл надтай зэсүү шүү хүмүүсээ та бүхэнд хэлээ. Асуусан. Вау л да гэж ирсэн байна. Таныг Үгүй нөхлөө юм шиг. Энэ залуу байна. Саруутай охин гэдэг залуу байна. Вау. Ундралын ихчийг оруулах гэсэн байна нөгөө жүжигчин ундрал тийм. Фэвэйн. Хамгийн романтик болцоо гэвэл гэсэн байна. Хүн нь гоё бол тэгэл ямар ч болцоо гоё байдаг шүү дээ. Яаж юм амар байдаг вэ? No have share please. Юу нэмэр гэж та юу? Тийм. За тэр яг вэ. За манай пүү ах маань одоо энэ олон сар энэ бүх хугацаанд одоо болзооныхоо туршлагыг нэмүү. Нэмсэн шүү дээ. Шинэ ярьж мэрх юм байна уу? Би нэг л болцсон. За Нэг динердээд тэгээ кино утсан. за Тэгэл болсон. Би яг өстө өөрөөсөө тэгээ ямар нэг яагаад тэр болзоо үргэлжилсэнгүй вэ? Ингэж надаас ерөөсөө сэтгэл гардгөө. Тиймэрхүү юм болсон. Тэгээ нэг л болцсон. Таныг болзоонд өрсөн юм уу? Үгүй би өрсөн. Тэгсэн хэрнээ та ингээд бас яг юм нэг бүтэн татагдахгүйсэн юм уу тий? Тэг болоод үзчихэж л мэдсэн юм байна шүү дээ тий. Тийм өөртөө ч нөхөө ингээ болцохдоо ингээ юу яадаг вэ? Миний тухай подкастн дээр ярих болов тэгж айдаг болов. Тэгдэг. Тэр нь хэцүү байдаг уу? Үгүй гайгүй шүү дээ. Тэгэл дугаагаарай. Олон юм яриад. Та тэгээд одоо тэр харилцааг яг яаж цэглэсэн бэ? Тэгээ би нэр шуудалцсан нэрээ. Болохгүй байна гэдэг үү? Тийм. Ghost бол хийгээгүй юм Гүст шүү дээ. хийгээгүй. Тэгээ би шудраг хэлсэн. Тийм харин яг тийм тодорхой байвал Маш тодорхой байсан. шүү дээ. Хүн алга болж молоод ингээд гинт гарч ирсэн юм таахгүй шууд хэлжүүл хүн дахиж идэж хүлээхгүй. байлгаад идэв шүү дээ нэг тийм тэгэхгүй л байв. Ер нь шууд ингээд хэлчих юм бол мартахад ч гэсэн амар амархан шүү Тийм. дээ. Ямар ч юм нөгөө Нэг 2 хоног үсрэл гэж бодож байгаа бол тэгэл марч. Тэг нэг найзуудаа нэг өгтөл муулж байгаа л тэгэл марчих шүү дээ. Ер нь. Тэгээд анх удаа л бараг тэг шууд хэлж болсон баха би. Танд баяр хүргэе. Тэгээд тэрнээс хойш өстой болцоогүй. Ер нь энэ жилийн нэг л болцоо бараг тэр байсан баха. Энэ жил чи өөр ерөөсө болцоогүй. Одоо жоохон болцтой. Тэгж асуусан нэрээ одоо ер нь хүмүүс тэгтээ тэгж нэх болцдоггүй ш надтай. Биш бас нэх өөрхөө болцсон доо. Ер нь яг тийм подкастн дээр ярих сэдв хайж ин гэж бас боддог хүмүүс байд. За энэтэй. Энд подкастн дээр л юм ярих гэж байна да. Та чи Монголын нөгөө Carrie Bradshaw юм шүү. Нөгөө нэг колон бичсэн шүү дээ. Тийм. Sex and the City-ийн тухай тийм. Тэрнтэй адилхан. Бог тэр киног үзлүү. Би нэг анги л үзчихсэн баг. Тэр чинь 3 4 ангид үзтээ тий. Цоврал байдаг үү? Цоврал яг бүрийн хэмжээний нэг хоёр анги байдаг шүү дээ. 3 кино, 3 байна уу? 2 байна уу? 3 киногаа тэгээд бүтэн яг эхний нөгөө 6 season тэгээд тэрнээс хойшоо одоо дахиад үргэлжлүүлээ. Сурлын дуйл үзэж байгаагүй. Яг тэр нөгөө үндсэн хүүхэн маань нэг алаг залуутай гэрлэлсэн шүү дээ тий. Гэрлээд тий. Тэрнтэй гэрлээд нэг Нью-Йоркийн нэг мангар том байшинд ор хэдэн давхрын чүлээ лифт нь яг юунд зогсдог пентхаус.
орж мордог тэр ангиг үзчихсэн. Гэхдээ ингээд нөгөө ихэвчлэн ингээд хүүхнүүд үзээд идэв штэ. Гэхдээ надад бол бас яг эрэгтэйчүүд бас яг хамт үзэх ёстой юм шиг санагдсан. Тэр бас ингээд за эднэр чинь ингээд бас байдаг юм штэ гэсэн айгүй олон гаргалаа гаргадаг. Энэ дөрвөн өөр эмэгтэйгээр илэрхийлж байгаа болохоор. Гэхдээ ингээд бүх дөрүүдийнх нь гаргадаг характер нь угаасаа ямар нэгэн хүмүүст ингээд байж лээдэг характерууд болохоор эрэгтэйчүүд бас үзвэл айгүй олон юм сурах юм шиг. Та хэм бэ тэр дөрвөөс? Чи хин гэж бодож байна. Саманта. Тийм штэ. Саманта гэдэг нь аль нь лээ? Хамгийн ихчмэд нэг дөрөв. I love you but I love me more гэдэг. I love me more гэдэг хүн. Амар iconic дүр шүү дээ яалтчгүй. Нөгөө нэг шар устэй нөө. Хоёр шарвтай. Хоёр шар устай. Гол дүрийнх нь биш нөгөө шар устай. Залуучуудтай уулзаад байдаг юм биш үү? Мөн штэ. Тэр юм. Тэр чинь Нас голхгүй. Олон залуутай уулздаг нь point нь биш ээ. Яг өөрийнх нь хувь хүнийх нь дүрийнх нь хөгжүүлэх амар сайн. Одоо юу гэдэг юм үзэл бодолтой бат зогсох, өөрийгөө хайрлах ч юм уу ингээ хин Тэр нэг нь хамгийн мессеж авах юм биш юм уу? Үгүй. Ерөөсөө хувийн ингээд амьдрал карьер мэрээр нь бүх юм амар сайн. Тэгээ найзуудынхаа хувьд ер нь хамгийн сайн найз байдаг. Тэгээд юм шалцгаахгүй. Өөрийнхөө зовлон гэрүүсээ ингээд тоочч моочч ингээд шалцгаахгүй. Амар гоё дүр. Амар сайн найз байж Амар сайн найз. Би тэр ч одоо хамгийн л местап нь байдаг. Тэгэл ирээл гомдлоод байдаг юм болоо гэж бодсон. Хамгийн мест апчин гол дүр нь өөрөө шүү дээ. Тэгээ нэг нь хүүхэдтэй тий. Тийм хүүхэдтэй нөхөртэй. Нөгөөх нь бас нөхөртэй нөхөртэй олонтой хүүхд өрөөж авдаг. Тийм. Тэгээ календар жирэмсэлчтэй шүү дээ. Тийм дараа. За. энэ киног ярил дуусахгүй шүү манай. Бүр яг ярих гэдэг нөө. Тийм энэ кино бол яриад байвал яриад ийм санслаа заяа. Охтууд бас намайг их тагдаг байхгүй юу? Надаас нэг юм асуудаг. Надаас нэг юм асуудаг. Миний дүүнер надаас нэг юм асуудаг ингээд хөөрхөн харьцаад байж ийснаа. Гинт ингээд нөгөө бүх юм болоод ирэхлээр болчдөг гинэ залуучууд нь. Тэгээ сүүлд би нэг бас нэг юм уншсан чинь. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг чейс хийж чаад тэгээ өөрөө болгож штэ тий. Тэгээд өөрийнхөө эгог буст хийчт юм байна. Тэгж эгог буст хийгээд буст хийчээд дараагийн одоо эго бустээ хайдаг гинэ. Тэгж явдаг. Энтэй та нар хэр санал нийлж чинь юу гэж бодож байна? Ер нь бол бас зарим талаараа санал нийлж байна. Одоо эрэгтэй эмэгтэй гэлтгүү бас ингэдэж нөгөө тим төрлөө хүмүүс идэж. Нэг хүнийг ингээд крашлан заяа. Тэгээ крашлцсан хүн нь эргээд өөрлөө нь ингээд крашлаад ингээд өөрийг нь хараад эхэлчихэнгүүт нөгөө хүн ингээд гоё харагдсан болчихсон. Ингээд зүгтаацдаг. Бас нэг тийм тохиолдлууд байна. Энэ гэхдээ одоо ингээд яг хизэнээс хойш юм болчихоо гэж би бас амар гайхаад байгаа байхгүй юу. Нүнги бидний ингээд эмээ өвөөгийн үед ч юм уу те аав ээж нарын үед болохоор ингээд хайрын түүхээ ярихаараа бөө юм болж ир тэр эмэгтэйг ингээд өөрийн болгож авсан гэж ярьдэн штэ. Тийм ч залуутай ингээд үзэлцэл энэ залуутай л үзэлцэл энэ дундаас гарч ирж эхнэрийгээс өөрийн болгож авсан штэ гэл тэгэл тэнгүүтээ тэгж авсан учраас харин ч энэ хүнийг нандинж хайрлах ёстой шүү гэж бодож тэр хүмүүс ирсэн байхгүй тийм. Энэ хүн чинь минийх болчихсон юм чинь одоо энэ хүнийг улам сайхан хайрлаад улам л гоё амьдрий да гэж бодож ирсэн байхгүй. Тэнгүүд яа сүүлийн үеийн хүмүүс ингээд хүсэж авснаа өөрийн болчингууд сонирхол нь буучдаг гэд нэг ийм юм дээр хайрцаглагдаад байна гэдгийг би бас сүүлийн үед амар гайхсан. Яагаад хүсэж авчаад улам гоё хайрлаад явж болохгүй заавал шууд ингээд хүсэл нунтраад байгаа юм бэ те. Ийм амар амархан болцсон юм уу гэдэг тал дээр би бас сүүлийн үед айгүй юм гайхаж байгаа. Яг юу болоод байгаа юм бэ? Энэ уусаад тэ ялч сошиал амар хурдтай өгч жоотой хамааралтай л ахaltaа. Тэгээ би харин тэрийг амар зүв юм байна гэж үзсэн байхгүй. Одоо тэнгууд тэр хайж байгаа хүн чинь ингээд эгоогоо ингээд тижээхгээл бүх суугаас хайж байгаа байхгүй. Тэгэд энэ эмэгтэй би өөрийн болгож чадах болов уу гэд ихлэ бодож байгаа шүү дээ. Тэг хичээж байгаа шүү дээ. Тэг хичээгээд болгонгуудаа өөрийнх нь эгон бүр маш бүүст болоод мангар өөртөө ихтэй болох. Тэнгууд нь хайчих хэвээр юм шүү тий. Тэгээ хаяад тэгээ эргээд ирэнгүүт нь хавангуудаа дахиж хаяад ингээ явах хэвээр юм шүү. Яалах гээд байгаа юм бэ гэж. Ийм л юм хүсэж байгаа юм шүү. Одоо өөрийнх нь болж болохгүй. Өөрийнх нь болохгүй байж болохгүй. Ямар хэцүү юм бэ? Өмнөх үеийн одоо л нөгөө амар олон шаттай амжилах тэгээд юм гадны ингээд орчингоос ингээд ирж байгаа мэдээллүүд ингээд холилдоод тэгэнгүүтээ за би тэгвэл нөгөө одоо арай илүү нөгөө нэг хүмүүс өөрийгөө эхлээд ойлгохгүйгээр ингээд бус хүмүүсийг ойлгох гээд тэгсээ дараа нь ингээд за би эхлээ өөрийгөө ойлгох хэрэгтэй юм байна гэж дахиж өөрийгөө ойлгох гээд тэг ингээд амар олон юм нөгөө нэг юм янз бүрийн мэдээллүүд ингээд холилдонгууд голд нь ингээд төржсэн нэг хүсээгүй хүнтэйгээс бол нийлцэх юм уу тэг ингээд нэг тийм сонин үе шатцлал тултаас амар сонголт ихтэй болсон баг тий дамждаг бах уу. За манайхны хувьд нь штэ одоо юу гэдэг хи 3 дахь цэцгээдийн үзэл бодол хэр чухал вэ? Хосын харилцаанд. Тий. Одоо ингээл нэг хүнтэй дейт хийлээ. Хүнтэй дейт хийнгүүт эднэр ингээд юм хэлээд идэг. Тэгээ би хоёр охноос болсон. Бид нарт хоёр охин ингээд санал болгосон. Цаг олон тэрэнд нь автцсан юм уу? Тэр комментэнд автцсан. Эднэр
Эдгээр бүр амар хэлсэн. Үгүй зүгээр. За. Тэгэхээр надад чухал юм байна. Тэр нь яг баримт нотлоготой байсан уу? Юу баримт нотлоготой шүү. За тэгвэл бас тэгээд харин таныг аварсан байж байгаа шүү дээ. Таныг удамдаа апдейт хийгээс чинь аварсан байж шүү. За тэр яг хоо манай зочдын хувьд юу гэж бодож байна одоо ингээд хин нэгэн хүнтэй дейт хийсэн чинь нэг найз чи ирсэн. Наа чи тийм өстой бити харц битиг ингээ гэлсгүүл ямар ч юм найз биш хүн хүртэл ирсэн. Юу ичи тэрнтэй ингээ дам ингээ байгаа мó гэл. Ийм яриа. Хэлхэн л аягүй чухал. Тийм хэлхэн чухал. Тэгээд хоёрт бол би өөрөө нүдээр хараагүй байна. Тэгээд би сонсоогүй байна. Эхлээд би угаасаа одоо 3 дахь хүн чинь угаасаа энэ харилцаанд байгаа хүнээс энд л байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа би харилцаанд байгаа хүнтэйгээ ингээд итгэлцээд ойлголцоод үзэх юм байвал би өөрөө үзчихье гэдэг тийм юу. Гэхдээ яг хуу тийм одоо бол эсвэл бүр ингээд өмнө нь бол нөлөөлдөг байсан амар нөлөөлдөг. Одоо ингээд 30 хүрээд эхлэнгүүт тэгэл за байж л та чи. Би ингээд өөрөө байж л та. Би одоо тэгэж хортой үешгээ шархалахгүй. Нэг өөрөө уучраа олоодох юм даа гэж. Тэгэл ингээд шархалсан ч өөрөө шархалах юм. Хүнийг дөрвтэй хөдлөг хийгээд дандаа болохгүй тиймгүүд ингээд манай ингээд зарим найзууд бас амар ядратай ингэдэг. Би чамд хэлээ үсттэй. Хэлсэн шүү гэлтэй ёо. Хэлсэн шүү би гэх тэнгүүд за баяр хүргэе ямар мундаг юм бэ. За хэлсэн тийм. Би одоо ингээд өөрөө үзчихлээ баярлаа. Тэгэл болоо ш. Би өөрөө үзгээл байсан угаасаа гэж хэлээ. Варта хамгийн сүлт хийзаа ягдав. Юу амир гинтор. Энэ хүмүүний хариултыг сонсдгоо юм. Тийм шүү дээ сонсон. Пүү ах би нэг рандом ордгоор алдаг штэ. Залуу үе. За энэ хүний дараа хариулъя за. Тийм яг үнэ марлагч хэлсэн үнэ. Яагаад гэвэл тэр хүн болон би хоёрын өөрсдийн коннекшнийг бид хоёр хүн л мэдэрч чадж байгаа шүү дээ. Тийм учраас яг 3 дахь талын opinion үнэхээр matters. Бусад хүний хог миний хувьд эрдэнэ байж олно шүү дээ. Тийм. Үнэн. Яваасаа хүн болгоны experience тэр хүнд яг адилхан байх албагүй шүү дээ. Тийм учраас магадгүй тэр хүний насныхны хайр гараад ирсэн чинь билүү. Тэгээ тэр хүн шал өөр байх чинь билүү. Chemistry амар чухал. Тийм учраас шал өөр. Тэр 3 дахь хүний opinion тодорхой хэмжээнд matters ч гэсэн бас нэг амар ингээ өөрчлөөд бүр ингээ decision-ээсээ бүр ингээ шал өөр юм хийхэд бол тийм өөр ингэсэн толгоогүй юм гэж үгүй. Ээжийн бодол тэгвэл ямар вэ? Ээж наа залууч нь дэми байна. Яг тэр бол бас үнийн ортой байдгүй. Би бол бас тэгж хэлүүлж исэн өмнө. Тэгэд яг тийм лээсэн. Тэрнээс асуухай хүн бол гарч ирээгүй. Тийм амар реакшн дээ. Хүү ахад ямар вэ? Би харин бас эргэлзээл. Гэтэ манай эзэн тэгэж нөгөө хүмүүсийг шууд ингээд шөмжлөхээс илүү надад за чи тэгээд олон долоо юм ярвал гэдэг. Намайг өөрийг маань чи их залчаа шүү гэл. Би ингээ болзоонд явлаа гэсэн чи их залчаа шүү жоохон дугаа эмэгтэйлэг байж үзээрэй л гэж хэлдэг. Ээжд болзоонд явлаа гэхээр хинтээ гэл тэгдэг юм боо. Манай үеийнхнийг бүгдийн таньдаг юм шиг л хинтээ гэл. Та мэдгүй гингүүт зяа. Одоо бүр ингээ тоохооч болсон шүү дээ ингээ. За хүнтэй уулзцаас тэгмэд гэл ингээл хаяа худлагсаа тийм ээ гэл тэгэнгүүт за. Гангатай болцож байгаа. Яаж чи миний хангийг юу гэж байгаа юм чи. Манай гэрийнхэн сүүлийн үед намайг айгүй их хүнтэй үерхээч гэж шавдуулдаг болсон. Чи одоо нэг гоё хөөрхөн үерхээч гэж үгээд. Тэгээд би хөөрхөн үерхэх гээл байгаа. Өгч байгаа дандаа хэлдэм үү ер нь гэрийнхэндээ энэ хүнтэй үерхэж байгаа. Тийм би бол бүх юм ээж автан чааш ээж тэгэлдэг. Гэхдээ тэгээд нэг хэсэг бол намайг тэгсэн. Тэгээд одоо бол бүр 28-аас хойшоо бүр тэгж хэлэхэ болсон. Одоо ч авралгүй болчихлоо. Одоо ч за энэ ч бүрстэй хэцүү дээ. Одоо ч хэцүү дээ. Цаасаар мараар хамаатнууд бүр асуухаа болсон. Тэгтээ би хичээж байгаа. Би одоо болцож байгаа хүнтэй. Хинтээ. Хүнтэй. Хинтээ. Тантай л биш л гэдэг нь тодорхой шүү дээ. Чамтай гэж. Адилхан 30 хүрсэн. Хоёр ч 100 битэр ч 100 юм байна шүү дээ манайхаа. Хоёр шилдэ битэр шилгүү. Хоёлаа томаттай хоёр томат заалаа. Үеийн үзлэм төлөөс дээр ингээд халс бүжиглэхүү. өсөлтөд гарах Хөөе халс бүжиглүүл барахгүй. барахгүй шүү дээ. Бидний үеийн бүжиг шал өөр те. Бүр юм амар юм хичээл зүтгэлтэй бүжгэлдэг. Та нар бол яа тийм Нөгөө сааны гэдэг үү? тэр бай. Бүр ингэ нуруу дээр ингэ Break dance. 3 2 Пүү ах чинь бүр хамаг ходоо гэсэн солидох байгаа юм шиг бүжгэлдэг штеп. Ингээл толгой ногт хөдлөхгүй зөвхөн би нүдл. дотор байгаа цагаан орхоо.
Дээр би эднэртэй шоодлаа. Одоо би үзэгч нартай ярьж За би энэ гуравтай шоодлаа. Би одоо энэ хоёрыг хоёр зочноо би одоо бат болгож шоодохгүй юу? Би пуахт өгөөш олчлоо хүрээдэр. Дараагийн дугаарыг өгөөш. Намайг хідэн ч одоо бат болгоё. Тэгээ бат болгоод энэ хоёртоо энэ гуравтайгаа шоодаад тэгээ шоодсон ч гэсэн явж шоодох юм аа энэ гуравч. Яг би ингээл тухлал техэн дээр би ингээл амар гой тухлал. За ингээл юм аваад юм аасан за cheers гэл тэгэл уугаал ингээл эргэж хараад байж л за одоо шиш яваа гэл. Тэгэл би ардаас нь ингээл салгалаад нөгөө За TikTok гэж дээ. тий салгалаад юм барайл ардаас нь яваал ингээл тэгэл ахаал нэг техэн дээр очил нөгөөдөө дуусаал ахаал юм аваад за одоо юм авч ингээл ахаал нөгөө тийшээ яваал ингээл. Миний одоо жишээ канте орсон байхгүй. Канте ороод тэнд зогсоод тийшээ ороод ингээд дөрвөн газар зогсож байгаа байхгүй. Мангар хурдан тэр чинь ингээд чи хүссэн хүн тэнд байхгүй байгаа тийм шүү. Хайгаа яваад. Миний бодлоор бол ингээд Би чимлээ. хүн айгаагүй шүү. Хүн амтаа харж мараад тий ингээд гоё явах хэрэгтэй байхгүй. Би. Тэгээд ингээд хамгийн сүүлд нь ингээд шууд гарахаар болчихж байгаа байхгүй. Тэр ингээд Тэгээ стресс үүдөө. цагийн л процесс. Ингээд цаг чүрэхгүй процесс байгаа байхгүй. Гээ тэр чин тэний гадраа зогсоод тахаар чинь. Гэхдээ дотор тэгээ юу хийгээд зогсоод байх. Хоёр ийш тийшээ яваа зугаатай штэ. Бүжиглэл тэгэл Гэхдээ бүжиглсэн шүү дээ. Зөндөө бүжиглсэн 5 минут. Чи алхаж явахдаа бүжиглчихдээ штэ. Алхаж тэгэл явахдаа хүмүүс ингэж донд яваа. ингээд нэг могоо шиг хөдөлцөөл тэгэл тэр байна уу энэ байна уу гэж аргашаа хараад. Эргэж хараад хэн байна уу? Надаа яваарэ. Тэр яг тийм Тэгэл болсон. нэг шот тачаал буцаал ингээ. Нэг гурван салчихсан юм. За тэр явах вэ? Нахилт байна уу? Нахаа байна уу? Хөдөлцөөл гол руу орсон гэдэг шиг. Нахаа байна уу гэгүй тийм ингээд ахыг буух чи. Хаа гэж ирээл. Даралцаал энэ згээд. Нахилт байна уу чи тийм ингээд ахыг чи. Нөгөө томьёо голтой. Juice. Зоос. Аслаг мелодийн руугаа. Олсмодолорын руугаа. Хадгалагдах гэж байна. Тэний үг. Бааранд хин дээр анхлын дээр ирж нэг хүн танилцваа. Хэн бэ? Нөгөө хүн мэддэггүй надтай. Танилцах орлого хийвээ. Нөгөө нэг за. Яна тэр хөөрхөн амт одоо манай подкастыг үздэг тэгээд очиж тий. Энэ хэсгүүдийн дээр болгож арай. тэгэл бүүнэр амир ингээл хэдэдэг. Итали хэсгүүдийн дээр болгоод. Тэгээ яасан бэ та? Тэгээд яаж танилцсан? Чамтай ер нь яаж танилцвал зүгээр байсан? Юу таалагдахгүйсэн? Яасан? Юу таалагдахгүйсэн? Үгүй ярин та ихлэ ярил та би санахгүй шүү. Өө яагаад тэр залууг таалах хэвтэй юу? Ер нь яаж танилцах хэвтэй юм гэсэн. Ер нь клауд яагаад танилцах гэдэг юм? Гоё штэ зүгээр клауд очиад ингээл оо чи ямар хөрхөн харагчин айлоо хоёлаа хамт бүжиглэх байх юм байна. Алуу та хамт зургаад Клабд яаж танилцах ёстой гэдэг юм бол байхгүй. Тэр хүн надад таалагдж гинэ үгүй юу л гэдэг юм байгаа. Таалагдахгүй бол яаж ч танилцаад нэмэрв. Намайг яг яасан гэд ингэж асуугаад байгаа юм та. Би яаж яач. Би туруу салаагүй шүү дээ юу. Яач зүгээр үгүй л гэсэн баг. Би тэгээ хэлсэн юм тий. Үгүй юу санагдав. Үгүйч гээгүй шүү дээ нэг юм ингэж орж ирээд ахаар гэл ингээл нэг тиймэрхүү юм болсон шүү дээ. Цаашаа. Уучлаарай. Баярлалаа. Би саяны залууч яриаггүй тэр нэг охиныг ярьсан байхгүй. Тийм ярихгүй шүү. Тэр би яг хамаагүй. сивд ингээд яг миний очрыг ирээл би зогсгосон чи уртлын залуу ингээд байжснаа. Уучлаарай чинь дугаарыг авч болох уу гинэ нэг охноос. Каст охноос. Вау гэж бодлоо шүү. Тэгээ би яг юмаа бичлэх шийснэ ингээд барьцснаа шууд би эргэж хараалцаа. Шууд эргэж хараал бүр амар холд би цаашаа зогсоод ингээд амар хол зогсож жаад тэгээд явахаар ноцсон шүү. Уг нь таах. Тэнд ерөөсөө танаас өөр хин ч юм биш. Тэнд ийм бүр яг ийм зүгээр та амар рандом ганцаараа ичиж мичээдсэн юм шиг тийм. Харин гэсэн шүү. Өмнөөс нь ичсэн. Би өмнөөс нь ичснээс та. Гэсэн цаашаар би бүр мангар хуртан гоё. Тэгэл пуу ах шууд стори хүний өмнөөс ичих хэцүү юм аа. Би ч үгүй амар хөөрхөн гэж бодоод. Дугаарыг асуусан. Тэгээд цаашаа явсан. Өөрийгөө гэж бодоод ингээл хэрэг. Тэгснэ бантад явсан шүү. Үгүй. Одоо ер нь дугаар тэгж асууд юм уу? Инстаграм ил асууж байна уу? Гэхдээ дугаар асуудаг хүмүүс байлээ шүү. Аль нь илүү гоё юм ер нь? Тэгэхээр дугаар гэдэг үгээр тэгэл бүх контакт хэлэхсэн утгатай шүү дээ. Тий. Надад бол дугаар нь илүү гоё. Харин тий дугаар бас гоё. Классик. Гэхдээ дугаар авчаад тэнэгтэж орж ирээд идэм бэл бас. Юу ч яриад. Өөрөөр залгаж малгаад. Нэг хүнд DJ их гэж. Private DJ байна. Өөртөө чинь танилцаж болох уу? Болно. Дугаарыг чинь авсан залуу байна гэдэг. Үгүй тэгсээ миний зүүн авиргаар өвдөд байна. Яна би чамд зөгч юм уу гэсэн чинь үгүй чи миний зүрхийг аваа авцсан. Би уцаар ярьсан. За би завгүй байна уучлаарай. Pick up line хийсэн байж тээ.
103-ын нэг докюментари нэвтрүүлэг байсан шүү дээ. Тэрийг үзсэн чинь. тэрний Нэг хоёр залуу буудал тасаж масарсан өвтөж байгаа байхгүй. Тэгээ нэг эрүүл залуу нь дуудлага өгөөд тэр нэг совлогч охин очоод даралт марлтын үзээд найзыг үзэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг дуудсан залуу нөгөө совлогч охин лөө. Чи анх хөөх юм бэ мөрх юм бэ гэж мэн. Тэгээ шууд очиж тэрж юм бэрээ. Амар цогтун юм уу? Хөө би чамд тэрхээ. Бүгд Би зүгээр тэрэг төсөөлж штэ. Тэгснэ. Чи миний зүрх сонирн болоод байна. Чи миний зүрхийг үзчих тийх юм уу? Тэгснэ яаж өвдөд байна гэсэн чинь болилж өвдөд байна гэсэн. Хүн түргэн дуудчаа тэгж болох уу? Ямар гоё өгөөдөө болилж өвдөх. Гэхдээ муу хоостой сөйлөгчийг ингээ ажиллаа игээд тэр чинь ингээ тэрнээс амар болно гоё дуудлага гэсэн. Өөр зөндөө гоё залуучууд дууд штэ. Өөр зөндөө чухал дуудлагууд байх чинь. Камер байгааг мэдсэн юм уу? Тийм мэдчихэв. Юу юм нэвтрүүлэг юм уу? Юу юм? Найз нь бол тавилттай шийдэн болов. Шүний тал шиг ингээл очсон. Шийдэгдэг. Эмчин камертай явж байгаа юм уу? Эмчин камертай гаднаас ус камертай явж. Гэхдээ яг нэг хүмүүсээ блур хийж байгаа юм байна. Вау. Өстө гоё юм ба шүү. Хаанаас үзэх вэ наатаа? Юуниш дээрэл. За. Та яг нэг үзэх юм бол юнивишний Юунишний видео саналаа ороод та бүхэн тэрийг үзээ. Тэрийг хүн болгон үзээрэй. За. Тэгээ Монголын одоо 103 мөрөвчөд ямар ачаалтай гэдэг ямар лаг хүмүүс байдаг лээ те. Зүг шүү дээ. Бөлгөлж өвдөх гэдэг үг сурлаа. Тэр хоёр залууг үзээ яднаа ой. Угаасаа тийм хаа газар нэг тийм байлаар нэг юм тэр чин ингээд өөрсдөө амар юм зэм үдэж гин гэж бодож байгаа ч гэсэн нөгөө эмгтэйгээ тухгүй байдалд оруулчлаагаа л тэр чин ингээд ямар нэгэн байдлаар дарамт үзүүлж гин гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Явж байгаа сүлгч хөхнөр гэдэг чин амар тухгүй болчих шүү. Амар угаас сонссон. Дээр нь камер уурддаг шүү дээ. Тэр чинь бас дараачихтай бас юм жоохон айцтай болчих шүү дээ. Өөр альдчвал яна хэрэг дахиад надаа ингээд юм хүм эрэгтэй хүмүүс байж байвал яна хөрүүл яна гэдэг тийм бас нууцхан бяцхан ажиллаач ингээд нэг тухтай хийж чаддаг тий. Тийм нэг юм байна. Жаргалаа нэг юм үг байдаг штэ. Жаргалаараа эдэлсэн зовлонгоо зоргоороо туулдаа анд минь гэдэг. Мэдлж бас амар янз үгнүүд хэлсэн. Одоо энэ үгийг нэг монгол бичгээр бичээд ингээд энэ хан дээр ингээд наачаач. Тэгээд тэнд нь арх хүнийг согтоон тэгтээ нөхөрлөлийг тогтоон гэдэг. Миний ер нь хэлсэн ишлэлүүдийг дээрээс хаад Япон одоо гаргаж боддог тийм. Япон ханзаар гаргаж. Ханз манзаар монгол бичгээр юу болгож гаргаад мерч болгож гаргаад. Хэлцүүл амар юм шүү дээ. Юу гэж байгаа гэсэн чинь. Жаргалаараа эдэлсэн. Зоргоороо туулдаа анд минь гэж байгаа. Монголч хэрэгжсэн. Утган гэвэл одоо тэгээд наад архиа чи өөрийн дураараа уучаад одоо тэгээд өөрөө наа зовлонгоо эдэлтэй л гэсэн үг мүг. Амар найзтайгаа хол шивэс мэвэс дээ. Бит бол хам уу. Биднэт бол там мам гэх. Хамт ахын жам гэж. Нэг мөрөөр нэг шивэс. Галанд орсон. Дөрүлээ нийлэхээр шүлэг болдё. Бид дөрөв чинь нэг шүлгийн бадах шүү дээ. Гэснээр мөрөө гаргасан ингээд зогсон шүү. Анхлог дээр ингээ пүү подкаст гэж хэлж байгаа. Хоёлаа нийлээ пүү подкаст. Зүгээр подкаст гэж хэлсэн. Анхлог газар болохоор зүгээр подкаст. Йоо. Дангара подкаст. Пүү айтгсээ зүрх бүр. Пүү ах бол зүгээр яг өөрөө зогсож байгаа энэ подкаст хамт яг пүү подкаст гэж бүр бүтэн үг болж байгаа юм шиг. Тийм шүү. Пүү подкаст. За тэрнээс өмнө бүгдээ Токиогоо яриа. Энэ удаагийн бид бүхний 5 дугаар дээр Токио маань хамтран ажиллаж байгаа. Тэгээ та бүхэн Токиогоор ямар олон зүйл хийж болж байгааг харж байгаа тий. Би Токиогоор бүр байнга одоо Unitel-ийн дата мата юмнуудыг авдаг. Янз бүрийн төлбөр хийдэг. Тэгээд юу яадаг? Power bank бүр хаасаа бүр амар хэрэг болдог. Токиогийн power bank. Ер нь ингээд супер апот ч гарч ирэхээр юм хэрэглээгөө бодод нь шүү дээ. Тийм заавал өөрийнхөө л юмыг хэрэгэлдэг. Тэгээд Токио бол энэ ертөнцид одоо ер нь дажгүй хамгийн дажгүй супер апта ороод байна гэж би бас хараад байгаа. Токио чинь нөгөө юу яагаад Playtime-аараас амар хэрэг болчихсон. Хүмүүс power bank. Тэгээд нөгөө нэг Playtime-ийн нөгөө нэг юунуудыг хөтөлбөрүүдийг хардаг. Одоо нөгөө өөрийнхөө лайн ап хийждэг тий. Гадны нөгөө фестивал өмнө жил одоо Таиланд явхад тэр фестивал нь өөрөө тустай юм аппликейшнтэй тэгээд ингээд өөрийнхөө сонсомоор юмнууд ингээд чагсаалтыг гаргадаг. Тэгээ энэ жил Токио дээр орсон чинь би байсан. Тэгээ ингээд өөрийнхөө юу мог ингээд миний амар хөөрх юм зураг мурагтай. Тэгээд тэр тайзан дээр тэдэс гармаар энэ манай морны ус явж байна. Агаар дээрээс юм авчтай үзэж байгаа хүмүүс одоо юу гэж манай морнис. Тэгээ надад амар таалагдсан. Сайн аппликейшн байлаа шүү. Одоо тэгээд бүр 55 та дугаар гаргачихж байгаа сте. Шинэ дугаартай болсон юм уу? Залуучуудтай зориулсан. Тий, одоо ингээд ийм бүр дугаартай болж байгаа гэсэн үг.
Амар convenient application байсан. Ялч би ингээ Монголд олон жил байхгүй байж байгаа ирсэн чинь хамаг л юмныг нэг ганц хоёр аппликейшнийг шийдэгдэг болсон чинь ингээл сошиалын төлбөр амар бас тийм байсан. байсан. Ингээд явж байгаа төлөв. юм уу бүх юм Тийм нөө сөөх мөнгөөс төлөөд байдаг. Тэгээ 55 дугаараа токогоор аавна заяа. Токогоор аваад токогоор төлбөрөө хийгээд тэгээ бүх гэрэмэргээ токогоор авчин. Тэгэхээр салбар дээр очих ямар ч шаардлагагүй. Токогоор ороод 55 дугаараа өөртөө ямар багц одоо яриа юу, сүлжээ юу, дата юу те. Датаны ямар багц вэ гэдгийг өөртөө тохирсон одоо би сард 30 г ашигладаг бол 30 аваад 40 ашигладаг бол 40 аваад өөртөө тохирсон багц авах боломжтой. 55 дугаар байгаа юм байл шүү. Тэгээ та бүхэн токогоор ороод бүх юма шийдцгээгээрээ. Ийс тийшээ нөгөө явж нөгөө гэрээ мэрээ хийн мэн гэдэг чинь амар ядраатай Чи сим авдаг байсан шүү дээ бид нар чинь. Тэгээ нөгөө Симээ таарсан. симээ уцаа хайж маяхаараа шинээр дахиж очиж симээ аваад. Тэгээ нөгөө том сим байхад сүүл жижиг сим гарахаар симээ хайчилж майчил. Тий тааруул чипээр нь тааруулж ингээд хайчлаа. Сим. Одоо яста бүх юм амар болсон юм тий. Ой. Одоо юу хэдэн зууны юм ч яриад байгаа тий. Тэгээ токогоор бүгд бүх асуудлаа шийдцгээе. Та бүхэн токогоор ороод залуучуудтай зориулсан 55 дугааруулсаа өөрийнхөө хүссэн дата багцтай одоо сонголтуудыг авцгаагаарай. Тэгээд амжилтсан юм. За өрнөх Монголд ирээд ямар байна? Монголд ирээд болцвоо? Хүнтэй уулзвоо? 1-2 болцоонд л явж үзье. Ямар байна? Би өмнө ерөөсөө 10 жилээс хойш Монгол хүнтэй болцож ерөөсөө үзээгүйсэн. Ер нь бас тэр бодцсон ирсэн ер нь бол тийм гадаад байхдаа тэгэл өнгөнгийн хүмүүстэй болцож үзсэн л дээ. Гэтэ яалтч бас нутгийнхаа хүмүүстэй болцож үзье гэж бодсон. Тэгээд нэг юм айгу бас ойлгосон. Ер нь дэлхий айгу хавтгаарцсан хүмүүсийн майндсет, үзэл бодол яг адилхан болцоогоос адилхан юм үзэж өсөө сонсоод байгаа болохоор тэр Монгол хүнтэй уулзах, гадаад хүнтэй уулзах хоёр нэг амар сүртэй чанарын ялгаа байхгүй. Зүгээр хүмүүжлийн ялгаан дээр л байвал байд юм блэ. Түүнээс адилхан жоок, одоо адилхан хобби гэдэг ч юм тийм бол адилхан юм бэл. Би үзэж харж байгаа юмнууд нугасаа нэг юм адилхан болоод эхэлчихэж байгаа шүү дээ. Тийм бэлээ. Тэр нэг Монгол хүн гадаад хүн гэх ялгаатай болсон даагүй. Гэхдээ Монгол хүн бас нэг илүү юм арай юм deep down connection үүсэхдээ илүү ойролцоо. Арг гэрий одоо хүмүүжэл одоо юу гэдэг илүү одоо ядчил хэлсэн зүрцтүүгийг маань харин тийм тиймэрхүү юм дээр илүү гоё санагцсан. Ер нь бол хүлээлтэх баа. Ер нь хідэн болсны дараа унтцгаах хэрэгтэй юм бэ? Йоо. Унтчаал болцсон. Эхний болон дээрээ ч унтчих болно шүү дээ. Унтахгүй ч байж болно шүү дээ. Тэрсэн тэгэл яг тэр үеийн нөхцөл байдал шүү дээ. Ямар нөхцөл мэдрэмж. Тийм мэдрэмж. Connection. Сэтгэл хөдлөл. Зарим үндэ хийж суулцсан. Унтахгүй ч байж болно шүү дээ. Цаанаас ангил. Унтагддаггүй ч хүн гэж байна. Та тоглосоо гэж ээж байж үз. Яа тийм үү? Юу л унтдаггүй юм. Би тоолт ярина болсон. 1800 гэдэг. 3 сарын Тэртээ нэг 1990 оны намар нэг үнсэлцэндээ. Тэрнээс хойш одоо хүнтэй үнсэлцээ гэдэг би чи. тэгэл дандаа болцоол явдаг да. Тэрнээс хойш нэг 2 л болсон да. 2000 оны ихээр тэгээд 8 оны олимпиар. Хөөе одоо ингэ ч нөө. Чи ингээ 30-аас дээш настай болно гэхээр болцож гинөө. Үгүй. Ер нь насны хязгаар байгаа юу? Нэг тийм юм бодож байгаагүй. Ер нь гэхдээ ингээд өөрийгөө харангууд дандаа дүү байсан. Ингээ уулзчихсан хүмүүс харангууд. Гэхдээ тэр нь ингээ албаар дүү гэж юу бодохгүй ингээд мэдгүй зүгээр л ингээл таарсалж. Гэхдээ нөөс хүний сэтгэхүй, хүрээлэл тэр юмнууд нь өөрөө ингээд илүү доод үйлүүгээ чиглэлсэн байгаа болохоор л тэгж байгаа. Тэрнээс биш одоо ингээл юу гэдэг өөр бас юм 30-тай хэрнээ бас аль хэдийн юм анаа болцсон ч юм уу аль хэдийн бас юм илүү хөвшин сэтгэхүйтэй болцсон хүмүүс бас байдаг шүү дээ. Тэнгүүд бүр илүү залуу сэтгэлгээтэй хүмүүс ч байгаа. Тэгэхээр яг насандаа бол бас өөр сэтгэлгээ байдаг. Сэтгэлгээ үзэж харж байгаа юм, нийлж байгаа хүмүүс эдгээр шат. Яг хөө ингээд нөгөө инстаграмаар ингээд бичиж байгаа шүү дээ. Ингээд тэгэнгүүт ингээд нэг юм харваас нэг юм ах хүмүүс байгаа шүү дээ. Тэгтээ нэг амар ах мах биш заа. Тэгтээ ингээд яаж заал 31-тэй. Харангууд нэг л юм сони юм бичээд байдаг. Тэгтээ ялгаагүй л дээ ер нь тэгэл би нэг амар инстаграмаар шууд хүм бичингүүд эргүүлж хариуцаад нэг тийм чатлж хийсэн юм бол байхгүй. Зүгээр ингээд боддоор танилцсан үнтэйгээ танилцсныхаа дараа чатал. Одоо ч сүүлийн үед ер нь 30 насыг чинь шинэ үеийн 20 нас гэж нэрлэдэг болчиход байгаа шүү дээ. Юм хүмүүсийн хүнтэй одоо гэр бүл зохиогч байна уу? Одоо карьер эхлүүлэгч байна уу? Ер нь жоохон хойшлцсан байгаа даа шүү дээ. Дээр үед чинь бол хүмүүс 18-таа гэр бүл зохиодог, 18-таа ингээл мундаг
амжилтанд хүрсэн явж идэг байсан бол одоо л жоохон хойшлаад байгаа шүү дээ. Тэнгүүд одоо та хэд 30 настай сингл байна гэдэг нь бол ямар ч асуудал биш болчихж байгаа байхгүй юу? Тий. Яг наад асуудал чинь болохоор би нэг юм 27 28 та үедэр би нэг жоохон имзэглэлээд байдаг гэсэн. Яана би одоо бас ингээ оройтчихж байгаа юм шиг үстэй яана гэж бодвол. Тэгэл жоохон ингээл нөгөө аялж үзэл ингээл янз бүрийн хүмүүстэй танилцал эхлэнгүүт оо юу вэ те ингээд одоо ингээд надаас зөндөө ихчмэгч найзууд байгаа шүү дээ. Тэд нар донд ч ганц би хүмүүс байсан тэгэл байгаа. Тэгэл тэгэнгүүт ингээд тэр хэдийн ингээл амьдралыг ингээд сонсонгууд вау юу вэ амар баялаг юу дөнгөж эхэлж штэ гэд нэг юм өөртөө бас гутрах нь өөрийгөө гоолох нь арай багасаад тэгээ бүр ингээ яг 30 руу дөхөөд ирсэн чинь бүр ингээ догтлоод байгаа байхгүй нэг шинэ номын бүлэг эхлэх юм шиг тэгээ надаас нөгөө юу тусалсан Sex and the City чинь эхний бүлэг нь яг тэр хэдийн 30 наснаас эхэлдэг штэ тэгэнгүүт за бас тэгээд ингээ одоо яг нэг юм дахиад өөр левел рүү ороод нэг юм шинэ хүн болж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байгаа эхэндээ чөлөө суугаад байгаа юм тэгээд тэр чинь нөгөө нэг 40-тэй сууж байгаа юм. 40-тэй. Ер нь бол 30 настай сингл эмэгтэйчүүдийн тухай л гардаг үстэй. Яг бүгд 30-аас тэгтээ нөгөө Саманта нь болохоор 35 тал арай нэг ихтэй шүү дээ. Сая угаасаа сүүлд нэг тийм пост тавьсан байсан шүү дээ. 27 8-тай сингл хүмүүс битгий гутраарай. Та хэд дөнгөж Friends юу гэх кинонуудын эхний бүлэг шүү. Дөнгөж эхний бүлэг эхэлж байгаа шүү гэд хэлсэн байсан. За тэгвэл одоо энэ насан дээр ингээд ганц бие байх нь тийм сүртэй зүйл огт биш болсон байна шүү дээ. Ямар ч оройтж байгаа юм биш болсон болвол яг хитэн настай сингл байх юм бол жоохон хэцүү тал руугаа орох бол. Тэрийг би бол нэг насанд хамаатуулахгүй. Тийм бүр ингээд өхөөгтлээ сингл байсан ч гэсэн тэр хүн зүгээр тэр сингл байгаадаа жаргалтай л байсан бол болоо. Ер нь бүх зүйл заавал хоёроо дуусах юмгүй шүү дээ. Эсвэл ингээд үнэхээр хичээгээд одоо нөгөө нэг сингл байгаадаа бол яг бас тэр хүндээ хэцүү л байх л та. Гэхдээ нэг тийм нас бол одоо л заагаад дэмэл юм байна гэж би одоо энэ өндөрлгөөс харахад. Тэгвэл 70 хүрээл бас болох юм. Тэг болно шүү дээ. Одоо 30-таа ингээл айгуу. Эмээ өнөрөөс нийлж нийлээ. Таарсан хүнтэйгээ хэдэн настайтай ч уулзрахыг одоо хэн мэдлээ тий. Тийм шүү. Тэр чинь одоо кино шиг бас гоё. 50 юм шиг болцсон ш надад бол энэ 30 мөч хүрэхээр болцсон ч гэсэн ингээ нэг 50 нэг юм яарад ах юм байхгүй. Угаасаа ингээ. Одоо дээр ингээд нэг асуулт байна л та. Айгуу их асах байна шүү. Би ч одоо подкастны хост юм чинь асуулгүй яа. Эртний хоёр олдуураас асуугаад байгаа юм. Байж байгаа. Одоо зарим хүмүүс болохоор тэ одоо гүндалаахаас ахуулал тэ тэр хүний чинь ирж хай. Битгий ингээ гэртээ байгаадаа хаалгадагшаад ороод ирэхгүй тэ яв ир хай гэж нэвчлэг байдаг шүү дээ. За нэг тал бол тийм бодолтой байна. Нөгөө тал нь болохоор ямар ч хайх шаардлагагүй тэр чинь өөрөө л гинт юу ч мэдээгүй ажил гараад ирдэг гэдэг таахгүй. Энэ хоёр дээр юу гэж үү? Гэхдээ нөгөө ир хай гэдэг чинь учиргүй гараал ингээл хүн амтыг хайна гэсэн үг биш. Шууд утгаараа биш. Тэгэхдээ ингээд би ингээд нөгөө нэг юу яасаахгүй юу? Өмнө жил нөгөө явахдаа за ер нь бол бас нэг хүнтэй үерхмээр санагдаад их шүү гэж бодож исэн. Тэглээгээд бас учиргүй ингээд танилцъя гэсэн болгонд танилцахгүй те бас ингээд нэг тодорхой хэмжээнд өөрийгөө голох мэдрэмжүүд байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингээд зүгээр л одоо би ингээд нэг хүнтэй болзоод нэг сар мар болох цаахгүй тэгэнгүүт ингээд шууд бас ингээд нэг тийм би зүгээр ингээд он эхлэхээс өмнө за нэг ийм гоё ингээд харилцаанд байж үсэх юмсан гэд ингээд нэг он эхлэхээс өмнө нөгөө vision board дээр оруулж мурлаа те ингээд тэг бас сүүлийн 2 жил хүнтэй ингээд болдож яваагүй юм чинь тэгээд яг ингээд нэг бас ингээд дотроо бол ирж хайгаад байгаа байхгүй. За энэ хүн яах вэ гэл ингээл нэг тэгэнгүүт гаднаа болохоор нэг тийм хичээхгүй зүгээр ингээд за ингээд айсараа л бай. Тэгэхгүй ингээд нөгөө за энэ ч юм болов тэр ч юм болов гэд нөгөө хүн болгоноос нэг юм хараад тахаар бас өөртөө ингээд өндөр хүлээлттэй авах гээд идэг. Тэг ингээд санаандгүй ингээл байж байгаа л хүн гараад ирсэн. Гэхдээ дотор л жоохон ирж хайж исэн. Гэхдээ бүр яг тэр нь одоо учиргүй ингээл за гэрлэх ёстой мостой гэсэн ирэл хайлт биш зүгээр л нэг гоё харилцаатай хүнтэй болох юмсан гэсэн нэг тийм хүсэл бол байсан. Тэгсэн чи яг ингээ гараад ирсэн. Манифест хийсэн гэсэн үг үү? Тэгээ ер нь бол жоохон манифест хийсэн. Хүн яг тэр нэг үндсээ одоо хүрээлэлтэй л одоо хүрээлэлээсээ л олж байгаа шүү дээ. Тэрнээс хүн хүнийг олоод ирдэг бол намайг одоо Америкээс нэг охин олж ирэх хэрэгтэй байхгүй юу? Өөр орноос ч юм уу те. Тэгэхгүй бид нар чинь ингээ Монголд байгаа болохоор Монгол улсдаа л бид нар суух гэдэг шүү дээ. Тэгэхээр Монгол гэдэг бол бидний хүрээлэл واخгүй те. Монгол хүнтэй ингээ суу. Тэнгүүд одоо биний хүрээлэлтэй хэн бол ер нь нэг тэр хүрээлэлтэйгаа л тэр хүрээллийнхаа хүмүүсээс л сун. Тэгээд өөр хүрээлд орох юм бол тэр өөр хүрээлд өөр гоё охин байх юм бол тэр нь тагаад татах юм бол тэр үнтэй алсуна гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь яг хайна гэж ярьж байгаа бол зүгээр өөрөөр хүрээлд орж үзвэл аягүй гоё. Тийм нөгөө юм үз шинэ хүмүүстэй танилцах. Ялангуяа одоо аялж маялж явахдаа тийм ингээд зөндөө гоё шинэ найзуудтай болоод
шинэ хүмүүстэй танилцаж манилцдаг. Comfort zone-оос гарах. Тийм утгаараа олон үнэхээр хэрэгтэй мөлий. Янз бүрийн газраар явж үзэх хэрэгтэй мөлий. Тийм тэгээд тийм шинэ өрөөлөд ороод ирэхээр гой хүмүүс бол гарч ирдэг. Яг хүн хайхдахгүй бол тийм. Зөвхөн одоо ажлынхандаа байгаад хам бол ажлын 30 хүн тэгэл байгаад авах ажлын баг тэр чин 7-8 цаг хамт очиж унтж ирчээл өглөө дахиад хамт байгаа тийм. Тэгэхээр ер нь тэр нэг корпорац дундаал ингээл байгаад шүү дээ. Арай өөр хүрээлд ороод ирэхээр ахаад өөр хүмүүстэй танилцсан. Тэгээд тэр дундаас нь танилцсан гэдэг юм. Тэгээ Instagram ч гэсэн бид нар хүрээлэл واخгүй. Instagram байгаа ч гэсэн бид нар бас нэг хүрээллийг дагдаг. Тэгэл ахаал ингээл өөр хүрээлэлд орж ирдэг. Тэгэхээр ер нь хүрээллээ жоохон тэлэх тусмаа л таны опшн ихсэх бахаа л гэж. Тийм. Тэгснэ ингээд заах анх танилцахтаа мэдгүй зүйл шүү дээ. Зүгээр л ингээд тэг ингээд шинэ манай найз гэл тэгжсэн аа явцын дунд бас ингээд бүх юм ингээд хувирч болох магадaltaй гэж бодож байна. Тийм шүү. Хоёлаа л би нэг ойлгоод байгаа юм шүү дээ. Өөрнийхин дээр бодлоо хуваалцаж. Хүрээ тэлэхдээ би гэхдээ бол зарим хүмүүс яг тэрхээ энийг тулгаж бодоод ингээ амар хичээгээл ингээл бүр ингээд идэг штэ. Тим хүмүүс байдаг. Тим хүмүүстэй танилцах надад жоохон хэцүү байдаг ингээд юмыг хүчлээд илүү өөрийнхөө authentic self-ыг алдаад байгаа юм шиг. Тих ястай гэдэг байгаа болохоор тийм. Би хувьдаа болохоор ийм тийм жоохон бүрэг, тийм social биш тийм хүмүүс дуртай байдаг байхгүй. Яг би өөрөө галзуу байх дуртай учраас тийм тэр хүмүүс чинь тийм socially active тийм газруудад ер нь бол байдаггүй. Тэгээ тийм одоо нууцлаг тийм одоо ингээ тааварлахад хэцүү хүмүүс байдаг шүү дээ. Тийм юмд айгуу дуртай. Ном уншиж байгаа юм шиг ингээд би одоо ингэж хэлвэл юу гэх вэ энэ хүн гэж юм тэр хүний реакшн үлээгээд. Тийм болохоор миний хувьд бол би яг тийм юунаас бол хайдгүй. Зарим хүмүүс одоо тийм хүмүүс ээж болно шүү дээ. Жохон nerd хүмүүстэй харьцдаг, introvert тийм хүмүүсийг бас бид нэр extrovert хүмүүс амар тулгаад байгаа юм шиг бас санагдах байхгүй. Ингээд чи гар ор чи хүнтэй уулзсан бол тэгэл тэнгуү тэр хүн чинь authentic self-а алдчихдаг. Эсвэл нэг юм хоёр найзаагаа хүчээр танилцуулах гэдэг шүү дээ. Тийм тэр амар хэцүү. Би тэр хүн яг байгаагаар нь бас хармаар байгаа байхгүй. Яг өөрийнх нь comfort zone-д нь хармаар байгаа байхгүй. Тэр тийм хүн байвал бас нэг амар өөрийг хүчлэх хэрэггүй л гэж бодож байна. Тэр хүн чинь туртаа хүмүүс өндөө байгаа. Монголд бол айгүй гоё хөөрхөн охид залуучууд бол бүр айгүй их байдаг штеп. Гудамжаар зурж явахт юу айгүй их юм царайлаг ингээл вау гэмээр хүмүүсээс зүрдэж штеп. Тэгэл заримдаа яг үнэхээр би сүүлд нэг амар хөөрхөн залуу зөрөөд миний хажуугаар тэг би бүр энэ хүн хаагур явд юм бол юу хийдэг юм бол гэж амар гайхсан. Юус амьдралдаа огт харж байгаагүй юм байгаа хгүй. Тэг би бүр энэ хүн хаагур явд юм бол доо хаана юу хийж исэн юм бол доо юу хийдэг залуу юм болоо гэмээр амар. Яс Вандам дээр нэг залуу харцаад энэ одоо ингээд ерөөсө харж байгаагүй энэ одоо юу хийдэг хүн болдоо л гэж бодд юм лээ. Харин тийм. Ер нь бас амар гоё хүмүүс бас амар хийхийг нас нууцлаг байдаг болсон. Тийм. Өөрийгөө ч гаргадаг. Тэр би англиун дээржсэн аахгүй юу. Нэг юм дээр очиод нэг охинтой танилцсан ч бүр амар царайлаг охин зэ. Бүр ингэ царайлгийн царайлаг охин. Тэгээ Instagram-аас солилцсон чи 200 хүн фолловерстэй зэ. Тэгээ зураггүй. Бүр тэр амар хөөх. Тэр гоё шүү дээ. Тэр ингээд зураг мурга тавиад эхлэх юм бол ингээд 20 30 40 50k хүрсэн заяа. Рил мэлийг авах юм бол 50 60 70 80k хүрсэн. Тийм хэмжээний охин байхгүй. Тийм охин байна. Тэнд. Тийм охтууд зөндөө. Би бас ингээд нэг юм минтинд янз бүрийн ажлаар ингээ октоодтай танилцсан шүү дээ. Тэнгүүд амар царайлаг мэрэлэг. Тэгээ ингээд инстаграмаар дагалцсангууд би баг ашигладаг юм да гэл ямар ч зураг мураг хийдгүү. Гэтэ амар хөөрхөн октод зөндөө. Гэтэ яг ингээд бас царайнд бас бүх юмыг бас найдаж болохгүй л дээ. Тэр чинь нөгөө нэг бас нэг харизм гэж бас нэг юм байдаг шүү дээ хүнд. Хичнээн царайлаг хэрнээ ямар ч хүн татах юм авьяасгүй тийм юм эсвэл юм яриад эхлэхээр л дагaalцаасаа гэдэг. Иймэрхүү бодол өгдөг хүмүүсээс байдаг ш. Тэнгүүд айгүй царай муутай хэрнээ ямар гоё хүн бэ энэ ямар кул юм бэ ямар сайхан хүн бэ гэж бодмаарч бас юм яриалаа хүмүүс байд. Тэнгүүд олонтойгоо уучраа болдог хүн амар таалагддаг ш надад. Тааш тэгдэг хүн. Аха. Ярьж байгаа юм нь өөрийг нь царайлаг харагдвал. Тий. Гэтэ яг уучраа олж ийн гээл бас нөгөө ингээл хүн болгонтой ингээл талцъя гэдэг хүмүүсээс юу жоохон айдаг. Тэг ингээл шууд за хин гэдэг вэ? Талцъя гэж мэгэл нэг тэгдэг нэг юм хүмүүс байдаг. За махаа гэл нэг таваа. Тийм. Торгуул 3. Тийм. Хоцорч ирсэн 3 тат гэж мэгэл тийм амар хүмүүс байдаг. Шууд голд ордог. Тийм хүмүүсээс бол жоохон бас айдаг. Тийм шүү. Тийм. Юм яриад суугаад яриа урсаад байна гэдэг чинь гоё. Тэгэхгүй ингээд урсахгүй багц чинь ингээл урсах гэдэг. Гэж мэгэл тэгээд ахаараа. Би нэг удаа нэг
залуутай ингээ болцдог байлаа. Тэгээд нэг найзууд дээр нь очихоор болоод тэг найзууд дээр нь оцсон чи эмэгтэй найзууд нь суужилаа л та. Тэгээд би чинь болохоор ингээд яг шууд юм танихгүй хүрэл дунд орчингууд угаасаа шууд дуугаа ураагаал чимээг болчдөг төрлийн юм баггүй. Гэхдээ яг дундаа ороод за юу вэ? Тэгэл найзууд нь юм уу? Тэгстэл байсан юм яаши. Тэгсэн чи ингээд шууд намаа тэгжин за 5 уруу дарнаа. Вау. Гэл тэгнэ. Тэр нь юу? Тэгэхээр би ингээ юу юм болдоо гэж дотор бодож штэ. Тэгэл шууд ихний асуулт. Юуны ордын? Гэл тэгж ийн. Юу үзмэр чинь тэгэхээр хайшин. Ихний орд гэлтэгдэхгүй гэсэн чинь болж байна. Орд таарж байна. Нэг гуруу дарагдлаа. Гэл тэгж ийн. Тэгэл тэгснэ араас нь ингээд надаас юу гэж асуулаа. Ямар сургууль төгссөн ч гэлөө. Тэгэхээр би ингээ санхүү төгссөн гэсэн чинь болж байна. Тэнцэж шүү гэж мэгэл. Тэгэл тэгснэ ингээл араараас нь ингээл би байсан бол шууд дарагддаг байхгүй юу? Тэг ингээд нийтдээ 4 уруу дарагдсан зав над дээр. Муу яа. Нийт 4 уруу дарагдсан. Тэдний хурууг дарахын тулд чи бас хариулаад байна те. Айгуу дэвчээртэй. Их ч октод байсан л та. Тэг ингээд сүүлийн хуруун дээр чийж байгаа байхгүй юу? Хэр их уудын гэдэг чинь тэгэхээр би алкоголын аршилтай гэсэн чинь тэнцэнгүй. 5 хуруу дарагдсан хүн ч угаасаа байдгүй юм л та гэж авдаг. Би бүр ингээд гайхаад за ингээд зүр чимээгүй ингээд зүр асуусан юмд нь хариулаад тийм л юм төгссөн гэдэг ингээд. Оо наачстай гэхдээ гоё арга штэ ингээд нэг хүн орж ирэнгүүт ингээд сууж. Бүүн дээр. Зүм бэлгэн. За манай подкаст 5 уруу дарнаа. Манайхан бол сайн уудаг л та. Хашилтай хүн бол тэнцэхгүй гэж мэгэл за шууд. Илтгэдэг урал яагаад илтгэдэг урал гэж Instagram-аа нэрээ өгсөн. Би 10 жилдээ нэг охин сайн байсан байхгүй юу? Тэгээд 2 жил харьцаж байгаа намайг чи үнэхээр илтгэдэг урал гэж өөртөө би тэр хой бомтой өрнөх гэж өгсөн байсан яваа. Өмнөх Instagram тийм нөгөө бомтой юу? Бомтон. За. Single эдэс дээр тэгдэж шүү дээ. Бомтон сэргэлэн гэдэг. Тийм. Тэрнээс хэдүүлээ бас манифестик бомтой өрнөг болгоцсон байсан байхгүй. Гэсэн чинь бид хоёр ингээ пицца хийх тухай ярьжсэн байхгүй. Гэсэн чинь илтгэвтэй гурил гэдэг нэг брэнд идэв шүү дээ. Яг ийм тортиягийн гурил. Тэрэн дээр ингээд амархан пицца хийх тухай ярьжсэн чинь өчиж өөр илтгэвтэй гурил шүү дээ. Ер нь аль илтгэвтэй хөвгт шүү дээ гэдэг. Тэгэл би амар нэг хөөрөл баярлал нэг өөрийгөө илтгэвтэй гурил болгож ийсэн юм. Одоо шархлангуудаа эвдэрхий гурил. Элдвгөө гурил гэж нэстэ. Тиймс нэрсэн. Одоо өөр хүнтэй очиж бас тэгвэл дахиад өөрчлөхөөс. Өөр хүн очирсан хүн хэлсэн юм болгоны нэр болоод тий. Чи харин сүүг мантан бодчих хөөхдөг. Тэгсэн чи маргааш нь CEO мантан бод. Илтгэвтэй урал одоо ямар хүн хайж байна? Би яг хүн биш. Би нэг юм бараагаад ингээ солиороод идчихсэн. Хүн биш амьд хайж байна. Би бараа. Гэхээсээ илүү feelings хайж байгаа. Тийм яг тийм хүн ийм хүн иймэрхүү юм ийм хүн гэхээсээ илүү ингэж мэдрүүлдэг ингэж би одоо тэр үнийг бас тэгж мэдрүүлэхийг хүсдэг гэдэг. Сүнсэнд орлох гэдэг юм биш үү? Тийм ер нь тийм илүү ийм connection л хайж байгаа. Ер нь бол илүү болзоо ч юм уу гадаа дөрөх мөрөх ажил одоо энэ тэрэг гэж бодохгүйгээр when you know гэдэг л мэдрэхийг айгу хүсэж байна. Бас энэс өмнөх relationship-ууд ч юм уу харьцажсэн хүмүүс дандаа нөгөө ингээд гаднах төрхөөр нь таалагдаад ч юм уу хийдэг юм таалагдаад ч юм уу эсвэл ямар нэг нөхцөл байдал болмоос таалагддаг ч юм уу тийм байдал байсан. Энэ удаа яг жинхнээсээ кинонд гардаг шиг ингээд яг тийм мэлээ. гэдэг юм л хайж байгаа юм. Гайхаал ингээд нөгөө нэг одоо ингээд зөрслөөд эхлэж чи нөгөө нэг ингээд доторх юмараа ойлголцоод байгаа хүнтэй ингээд очроо штэ. Тэнгүүд ингээд гаднахын харангууд би уг нь ийм хүн сонирхдгүйтэй гэж бодож байгаа мөртлөө яалтцгүй ингээд дотоод сэтгэлээрээ ингээд ойлголцоод холбогдоод ингээд баг миний бодож байгаа юмыг нөгөө хүн ингээд хилээд ангууд вау гэд. Өмнө нь болохоор эсрэг талд болохоор за энэ хүн маань өстой хөөх юм аа гоё юм аа гэл ингээд царайг нь хараад л гоё байгаад идэв. Гэхдээ ингээд ярьж байгаа юм нь ерөөсөө наалтахгүй ойлголцохгүй. Тэгсэн мөртлөө за хөөх юм да гэл ингээд тэсэл байгаад баг лабу буш гэдэг. Тий яг ингээд тэрэн тэгээд тийм харьцаанаас илүү нөгөө нэг дотоод сэтгэлээрээ харьцаж байгаа харьцаа нь бүр амар юм чухал юм нандин байд юм байна гэдгийг ойлгож байна. Яг тэгж мэдрээд ирэхэр ч угаасаа ингээд нөгөө хүмүүсийн тавьдаг аспект стандарт байхгүй болчих шүү дээ. Одоо ингээл за одоо энэ үед болзоонд урах хэвээр, энэ үед унтах хэвээр, энэ үед ингэх хэвээр гэдэг нэг тийм automatic тийм reflex байхгүй. Яг ингээд цаанаас байглаасаа naturally гарч ирдэг. Тийм юм л би амар хайж байгаа шүү. Тэгээд хайж байгаа шүү. Зарын дагуу задгаараа тийм бичиж бас болно. Open. Өчтөр угаасаа бичлэг хийсэн чи өрнөх ингэсэн ми бичлэгний ард. Би юу хийгээд байгаа хэнийг задгаараа гэдэг байгаа. Гэхдээ Монгол залуучууд яг тэгээд үстэй ингэ story яхаар ерөөсөө байнга
Ингээс тэ. Яа гэдэг. Би тэрийг ингээд Би бод харж байгаа. Токиогоор шинэ дугаараа аваад гэдэг. Өөрчилсөн төлбөрс. 55 дугаар гэдэг. Сайн сүүлд би нэг найзтайгаа дэлгүүр хэсэл явж байсан байхгүй. Тэс нэг лабабу байна. Тэгсэн чи манай найз харж байсан. Бабуулаа. Балуулаа. Би гайхацаа бабуулаа ямар сонсон юу илээ гэсэн солиороо байгаа шүү дээ. Лабабу гэсэн. Тийш дээ. Бабуулаа л гэж бодсон шүү дээ. Дөрөв би хомсоо бодлогчсон чинь нэг лабабугийн стикер ирсэн гэдэг яг над дээр наах. Би наадах чи сонирхдаггүй гэдэг. Тэгсэн чинь би чи одоо ингээ 30 та хүн гэсэн чинь хөө өстө болж шүү дээ. Та амар залуу харагдаж. 18 тайм шиг харагдаж байна гэж. Тэгснэ дахиад миний хомс ингээ бодчихсон аа. Нэрнээс 30 та юм уу? Тэгэж асуух харна би бүр амар тэрхэн тэндээ бүр амар баярлаа. Тэгтээ тэрийг ээл гарахгүй. Одоо ингээ 11 сард хүрлээ. Тэр лабабог оргийг яаж ялгах вэ? Над дээр лабабог. Шал өөр. Шал өөр. Шүтэн 11 ширх байдгийг. Хой. Хой гэж годож явж байгаа. Хой бүсгүй. Англи битэр инээ гэдэг. Сууж уцсан тийм. Ундаа мундаага барьж барь. Хой. Энэ хоёр солироо юм ярих болсон би тэрийг. Нэг асуулт байна. Асуулт байна. Би бүр өглөөнөөс хойш айгу хэцүү ачаалтай байж байгаад яасан чи ядраад бүр толгой ирээд. Өглөөнийг харсан чи би нэг шинэ хүмүүстэй ингээ танилцаад ингээ баахан юм ярьчихсан байхгүй би тэр Таиландд. Тэгсэн чи манай найз ингээл нөгөө ярианд оролцох гол бүр ингээ чадахгүй байсан байхгүй. Тэгэл ингээл тэгжсэн аа ингээд бүр ингээд болохгүй байсан аа. Намайг Марлаа. Одоо би Марлаа гэсэн. Би сайн нэг өгүүлбэр хэлсэн сонссноо гэж. Ингээд. Би харин нэг өгүүлбэр хэлэх гээд байгаа байхгүй. Амар хөөрхөн. би ярьж болох уу гэдэг. Намайг бүр ингээ амар татсаахгүй ингээд. Яг ингээд нэг юм яг ингээ ярианы голоор орох гэж байгаа юм шиг. Ээж нөгөө найзтайгаа юмараа байж л та чи гэдэг. Тэгснэ ингээд надтай ингээ монголоор ярьснаа нөгөө өдрөө яг хэлсэн юм аа ингээ англиар хэлсэн. Амар хөөрхөн. Ойлгохгүйсэн чинь Mother's Brown Cup гэдэг. Нөгөө нэг дээр үед чинь нөгөө хүмүүс ямар орс хэлтэй байсан юм шүү дээ. Тэгсэн чинь нөгөө бабушка гэж ээж. Бабушка чи ирүүх юм лөө. Бабушка юм ээ. Тэгсэн чинь манай нэг хамаатны их чинь ингээд яг 20 эдтэйтэй ингээд нэг амар гоё залуутай ингээд болзоол ингээд явж исэн чинь ингээд ирүүхэн ниссэн гинэ. Тэгсэн чинь яна бабушка яа. Ниссэн гэсэн чинь нөгөө залуу имээ юу гэх. Тэгээд тэрнээс орс хэлж ашиглаагүй тэр залуутай ч дахиж уулзаагүй. Хаяаш бас тэгээ гадаадаар бас сэн юм болно. Би нэг нөгөө Япон хүүхдтэй нэг болцсон гэд нэг хэлжсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингээл миний ингээл хазарны тухай айгүй юм яриад байдагсан байхгүй айгүй хэцүү цаа гэл ингээл your chick mic гэл нэг юм яриад л зөө. Тэгжсэн аа ингээд арай өөр юм ярьж байсан юм шиг. Атас ингээд сумоо л гэл нэг юм яриад ахгүй юу. Тэгэхээр би тэр нь юу юм болоо гэж гайгаал үгүй зөө. Тэг би юу юм бэ гэж чөөрх юм бүр сүултээ битэр үнэхээр ойлголцохгүй тэр хүүхдийн японочууд ч бас айгүй аялахтай ярина. Тэнгүүд би ч бас англиэл сурах гад ирсэн. Битэр ойлголцохгүй ш тэгд бүр ингээд хөгөөж ирж байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чи Google дээр нөгөө хайгаал зураг харснаа тэг юуны зураг харуулсан гэж. Сумо. Oh my god. Сумо гэж. Яг нөө монголчууд нь сумогоор айгүй алдартай штэ. Тийм нөгөө юу яадаг чиг сумо монгол хүн гингүүт угаасаа бүгд сумо асашор юу гэдэг байхгүй эсвэл хакухо гэдэг. Тэгэл яг чамайг царай сумо гэж яг үгүй тэгсэн Монгол this is Mongolian chick sumo гэдээс аахгүй. Тэгэхээр би ингээ what is sumo гэсэн чинь do you know sumo гэдэг хань мэдгүй гэлээ. Small гэж ойлгох юм байна. Тэгсэн чинь сумо нарын зураг харуулад би сумо шиг харагдаад байна гэсэн чинь үгүй зүгээр ингээд адилтгаж ингээд монголчууд угаасаа юм том хацартай байдгаа л гэж хэлсэн гэж одоо тэр хүний мэддэг би тэр хүний танилцсан анхны монгол охин байгаа байхгүй юу. Тэнгүү тэр хүний өөр мэддэг монгол хүн нь ерөөсөө сумо. Одоо монгол гэхээр сумо л мэдж байгаа. Чи тэгвэл яга Наруто шиг биш байгаа юм гэхгүй байсан. Тэгэл нэг тийм инээдтэй юм болж байсан юм да нэг. Энэ сумал би одоо юу юм бэ? Дабл сумо юм шиг. Би сумо чи сумо.
Сонсон юм да. За. Гамлаа. За би нэг юм асуугээд түрүүнээс хойш бодсон юм аа. Шууд дали орж пүү ахахаас их юм сурж байгаа шүү. Гэтэ ядаж асуухаас өмнө бодсон юм а гэж хэлдэг юм байна. Шууд асуудаг юм байна. Энэ асуулт чинь карттай шууд гой таардаг. Үе ялгаа байна. За одоо ингээд ийм харилцаа байдсан штэ ингээл нэг жил Чи жилээс жилд ингээд Чи асуулах гэж. юу гэдэг лээ. жилээс жилд Одоо ингээ амар олон жил болж байгаа заяа. Тэгсэн ирнэ ингээ ерөөсөө дараагийн төвшөнд ингээ орч чаддаггүй ингээ яваал байдаг. Тэгсэн ирнэ ингээ одоо юу гэдэг байж идэг заяа. Тэгснээ ингээл харьцаа болчдөг. Тэгснээ буцаж гарч ирэл харьцаад байдаг заяа. Тэгээ ингээ ер нь ингээл ийм олон жил нэг ийм ингээл нэг ийм харилцаа заяа. Тийм тэгтээ хизээч ийм serious болдгоо. Тийм харилцаа гэж бас нэг юм хүнд байдаг штэ. Тэнгүүд одоо тэр харилцаа ингээ 4-5 жил үргэлжилсэн бол serious болох боломжтой юу? Гэхдээ ер нь бол 4-5 жил болтлоо тэгж явсан байна гэдэг чинь өөрөө бас toxic шинжэндээ орсон байгаа гэсэн үг. Тийм ингээд ягаад ингээ би нэгээ таньж мэдмээр байгаа юм бол ингэж on and off болоод байгаа. Зүгээр on чигээрээ ингээ байлгаад би бинийхээ цаг хугацааг ингээ хүндлээд те би бинийхээ бас ингээ нөө бусдад өгөх боломжийг ингээ орон зай гаргаж өгөх хэрэгтэй штэ. Тэгэхгүй ингээ өөрийгөө ч ойлгоогүй нөгөө өнөөч ойлгох гээд ингээ хичээгээд 4-5 жил зунгаарлалтна гэдэг чинь бас амар шудрах бус байгаа. Энэ дээр болохоор нэг юм зэв. Одоо ингээ бусдад боломж олгоно гэж байгаа штэ. Ерөөсөө ингээ нэг эзэж ингээ одоо өмчлөлдгүү зэв. Тэгснэ ингээ биендээ юм төв удадгүй заяа. Тэгтээ ингээд хамт байгаа үедээ болохоор амар юм тухтай мэдрэмж өгөөд хамт байждаг. Тэгснэ ингээд биендээ нэг төв удахгүй ингээд. Тэгтээ бас байн хамт баймааргүй. Нэг тийм сонин харилцаа удаан үргэлжилж явж байгаад эцэст нь ингээд хоорондоо ярилцаад тэр ингээд ямар нэгэн харилцаа үүсэх боломжтой юм байна гэдэг үү? Мэдгүй зүгээр. За хоёул ер нь арай л удаан ингээд явчлаа. Зүгээр энэ харилцааг бас нэг юм өөр төвчөнд аваачиж үзэх үү гэд хоорондоо ярилцдаг ч юм уу. Амар юм шүү те. Хоёр талаас яа. Тэр дунд догтлол байгаа юу? Догтлол байгаа болтой байгаа шүү дээ. Тэгтээ ингээд одоо ингээд 4-5 жил хэрвээ тэгж явж байгаа бол ингээд юу ч болдгоо. Тэгсэн мөрчлөө ингээд юм хүлээдгүү гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ингээд бусад уулзахгүй үе дээр зүгээр байдаг. Тэгэхээр ч одоо ингээд бусад яг өрнөл хэсгүүд нь хаагуур явж байгааг ингээд ойлгохгүй байгаа байхгүй. Миний бодлоор бол бүр амарл юм шүү. Одоо тэгэл хажууд нь онгосон ч нэг хамаагүй юм шүү. Тэгэхэр чинь айгу амарл юм шүү. Үгүй тэгтээ тэгвэл ягаад ингээ хамт байх ингээд гол point нь яг юу юм? Яг гэж яг хамт байх. Тухтай байд юм шүү. Тэгснээ ингээд ягаад тэгвэл буцаад. Тэр тухтай байд юм шүү. Амар гэдэг ерөөсөө. Амар. Эсвэл зүгээр ингээд эхлүүлсэн ба дуусах гэл ингээл идэм болов. Яг хин зориг гаргаж чадахгүй яг шийдэж чадахгүй ингэж явж байгаа л тэгэл зүгээр хамгийн safe сонголт гэл байлгачлаа байх л та. Тийм зүгээр ингээ юмыг юу ч болсон энэ хүн байж идэг гэдэг нэг тийм бас safe zone нь болсон юм. Эрэгтэй хүмүүст ихэнх нь тэгдэм шиг байл шүү дээ ер нь. Тэгээд энийг үзэж байгаа хүмүүст яг тийм харилцаанд байдаг хүмүүс хамбал бас бичээд өгөөрэй. Би бас уншиж ойлгомоор байна. Ингээ safe хамгийн ер нь ингээ яг хүнтэй суухаараа тийм амар хөөрхөн биш. Хөөрхөн октодыг одоо муухай гэдэг юм ааш. Яг хамгийн safe сонголт нь ингээ юу ээж чи ийм хүн сонгох байсан юм уу гэмээр тийм хүн байдаг. Гэ наача бас өөр ойлголтоо. Наача арай ондоо өөр ямар вэ? Тэр охин ямар охин тэгээ. Үгүй ингээд яг эмэгтэйчүүдийн үүднээс харахад энэ чи юм хүнтэй биш. Ингээ яг тэр нөгөө байлгаад байгаа хүн нэг тийм болохоо хэцэнгаар биш тэ. Бас өөрөө дэжгүй те. Би одоо ойлгож шүү. Гэтэ нэрнгээсээ нэрэл байгаад идэв юм дөө. Гэтэ тэр хүнээ сонгох боломжтой юу гэж асуусан шүү дээ. Боломжтой юм байна. Би яг нэг удаа тэгж бодчихсон юм байна. Ер нь би бол баг суудсан дээр л гэж бодчих. Байж болдгүй юм гэж бас бодож ирсэн юм байна. Гэхдээ ерөөсөө өмнө нь юм драма болж байгаагүй, үсгийг хүсэж байгаагүй, илүү юм хүсэж байгаагүй, илүү юм болъё ч гэж бодож байгаагүй. Гэхдээ хамт ахтай гоё идэг. Хамт ахгүйсэн ч зүгээр идэг. Ингээс хамдгүй. Гэхдээ хамт ахтай гоё идэг. Би яг ойлгоцлоо. Гэхдээ ирээдүйд хэрвээ болох байсан бол болно гэж бодохоор тийм. Энэ хүн ч бас байж болно шүү гэдэг тийм бодол өгдөг. Одоо л яг ойлгоцлоо. Болох юм байна. Тэгээ одоо нийлэх юм бол гэхдээ бүр халуун болж магадгүй юм бас. Тэг яг ингээ өдөр болгон хамт байвал бас яах юм бэ? Одоо шууд ингэж орж ирж шүү дээ. Чи өөр нь өөр тохиолдсон юмудаа л зочдоос асуугаад байна уу да. Эсвэл найз өөр тохиолдсон үйлчлэлтэй явдал гэх гүрэл дээр байсан юм аа. Кейс дээр бол яг одоогийнхоо өөрийнхөө ситуацийг л хуваалцлаа л та. Гэтэ боломжтой байна болчихлоо. Ер нь бол ихэнх хүмүүс тийм харилцаад хүмүүс байдаг тийм үү? Тэг байгаа. Шууд зэгсүүд орж ирж байгаа. Сэргэж нэг найтаа чалсан сэргэлт орж ирж ирээ тий. Өнөөдөр одоо нэлээд алдартай хүмүүсийн хоригнууд болж байна. Сайхан хоригнууд болж байна. Тэгээ турмайж байгаа бүх хүмүүстээ налгар намрын одоо найр хормын өдрүүдэд нь амжилт хүсье. Намайг өсгөлөгчөөр авал авцгаарай. Гинт юм амар хогц.
ч юм уу. За бид бүхний хамтран ажиллагчаар Poca маань хамтран ажиллаж байна. Та бүхэн таалагдж байгааг их найдаж байна. Амар таалагдчих. Тэгээд мөстөө уул хамгийн гоё гэж байна шүү. Мөстөө бол бүр сая үнэхээр үнчика. Та халуун гэдэг тийм. Мөстөө сайхан ууцгаараа. Тэгээ бид нар ч одоо нөгөө сахарын хэрэглээгээ танчаад байгаа шүү дээ. Тэгэхээр сахаргүй бүтээгдэхүүн авъя гэж та бүхэн бодож байгаа бол Poca-гоор сонгоорой. Одоо гэхдээ энэ мелонтэй юм айс тий би анх удаага бод үзэж байна. Мелоны амттай бүр ингээ амар гоё зөөлхөө смут тэгээд юм цэвэрхэн уянаа баярлаа. Нөгөө мелоны амттай Монгол зарим гэдэг бүжингээд мэдхөө. No. Мэдгүй бүжингээд мэдгүй. Шарангийн бүжингээд зарим. Би мэднэ. Манай үеийнхэн мэдэн шүү. Өөр брэнд хэлэнгүүт нэг ди гэдэг гараа заа. За тэгээ манай Poca маань. Тэгээ Сингапурын одоо номер 1 Ice Tea гэж ярьж байна. Тэгээ бүгдээрээ угаасаа Ice гэд бичсэн байгаа болохоор тэгээ өөртөө тохирсон амтаа сонгоод та бүхэн мөстэй хэрэглэж үзээрэй. Бүр ингээ хооронд нь холиод уусан ч гоё юм байна. Амар гоё юм байна. Одоо бүр ингээ юу ч холино ойлгохгүй байна. Poca гэдэг гэхдээ брендийг бол та бүхэн маш их харж ирсэн баг. Тэгээ CU-гийн дэлгүүрүүдээр орцгоогоод CU-гийн нөгөө нэг юу муутай ус өгдсөн нөгөө витамин мэтэний юм гоё ус. Янз бүрийн юмнууд байдаг. Тэгээд оруулж ирж байгаа компани нь манай нөгөө Terra болон өмнөх Genro гэх компани байгаа шүү. Genro брэндүүдийг оруулж ирдэг алхам компани аа. Тэгээд бид нар энэ удаагийн дугаар дээрээ Poca брэндээ ярьж байна. Poca-гийнхаа Ice Tea-г ярьж байна. Та бүхэн өөртөө тохирсон одоо сайхан амтуудаа мэдрээрээ. Үнэхээр гоё юм байна. Poca-гийнх нь натаа холбогдоорой. Натаж бас. TikTok хийж өгнө шүү гэнэ. Энэ бүх ингээ жимс алганд нь тохирсон мейкап хийж өгье. Араар. Спонсор хамт ярих хүнтэй авах сайхан байдаг шүү. Жимс балганых нь амтыг нь мэдрүүлсэн DJ set тавь. Тэрнэр нэн бүжиглээ. Тэг чи ингээд диж бүжиглж байхдаа ингээд ундаа асаж масахгүй нэрсэн. Үгүй яг ингээд яг тэр аяыг сонсонгууд л яг энэ Poca-г ууж байгаа юм шиг. Энэ ямар Poca шиг ай вэ? Хүн шүүх яах вэ? Poca уу? Усаа шүүж уух яах вэ? Poca-г очиад хүн мөн. Баярлалаа та бүхэндээ тэгээ Poca ойлаа. Сингапурын номер 1 цай Poca. За та гурав надад зөвлөгөө өгзөө. Ямар эмгтээс хол байх вэ гэдэг зөвлөгөөг нэг нэгээр. Өөрсгөө эмгтээс л хол. Ийм сайхан сэтгэлтэй хүнээс үү? Тэг ер нь ингээ өөрсгөө хүнээс л ер нь хол бай. Ийм сайхан сэтгэлтэй. Уруу өвдөд. Гүй тэг сайхан сэтгэлтэй юм. Би бас өөрсгөө сонсдгүй шүү дээ. Би бас өөрсгөө цалцаа унд дургу. Би өөрсгөө дэлцганс унд дургу. Яг юм байхгүй. Өөрсгөө за тэгвэл өөрөө тэгвэл нэг юм яг ингээ өөрсгөө эмгтээ хүнийг төсөөлдөө. Би яг өөрсгөө ажил хийдэг эмгтээ хүнийг мэднэ. Тэгээ тийм үнтэй ажил хийх надаас амар байдаг. Үгүй ингээд ажлын талбар дээр биш ингээ хувийн харилцаан дээр төсөөлтөө яг ингээ өөрсөг чинь яг юм хүн байна гэвэл тий үзчихсэн л та. Ер нь хэцүү. Үзчихсэн ч гэсэн. Тэгэл тэрнээсээ л хол ажил. Гэтэ ажлаар амар санаа нийлдэг шүү. За чинийх юм байна. За чиний зөвлөгөө байна. Үгүй би зинхэнэ зөвлөгөө өгөө. За чиний зөвлөгөө өгөл. Ямар эмэгтэйгээс хол байх вэ гэхээр Аха. хит найзуудын хамааралтай эмэгтэй хүнээс бас. Яг тийм. Яг тийм. Бүх юм найзуудаас асуудаг. Ингээ өөрийн гэсэн ингээ одоо нэг юм сэтгэхгүй байхгүй. Юм л болол за би чараа би найзтайгаа яриадах юм. Бараг бүр ингээ болдон дээр найзгаа дагуулж ирдэг юм уу. Эсвэл ингээ баян ингээ чатанд нь ингээ өөрийн чинь талаар ингээ мэдээлэл явж идэг юм уу тийм эмэгтэйгээс бас ер нь хол бай гэж би бол зөвлөнө. Тийм. За. Тэгэхэд нөгөө нэг дөнгөж харилцаа эхэлж байхад хувийн юм руу ч орох гээд идэг. Ингээ чиний орон зайг хүндэлтгүү тийм эмэгтэйгээс бас холоорой. За. Баярлаа. Айгу орон цаг хөдөлсөн ихч. Ундаа өгье. Баярлаа. За, өрнөх. Тэрэн дээр яг нэмээд Монгол яг валтч жижиг учраас айгу ховж бас айгу хурдан тардсан штэ. Яг энэ дээрээс үүсээд бас ингээл яриад явцдаг юм бэ лээ жижиг учраас. Ер нь хов ярддаг хүүхнүүдээс бас хол яваа. Тийм лээ яг тийм өөрийнхөө бодол айгу ингээд бат зогсцсон хүнний хуваалцаад байдгүй яг жинхэнэ connection-а embrace хийж чаддаг хүнийг л сонгоорой гэж зөвлөе да. Ер нь бас гэмтэй хүмүүс төрүүлж дуурах гэдэг юм. Ингээд юу ч асуугагүй багт ч намаа ингээд ингэсэн чинь тэгсэн гэдэг ингээд нэг өөрийгөө батлах гээд ингээд яриад байдаг хүмүүс бас өөрсдөө асуудалтай байдаг шүү. Бас за ёо. За харцаас тээ. Айгу давсалж ярьдаг штэ тийм хүмүүс чинь. Худлагаасаа. Гэтэ яг ингээд таарангуйч ерөөсөө юу ч хэлж чаддаг. За өрнөхийн specific 5-3 таалдаг. Тийм найзуудтай хүнээс холоо гараад. тийм найзууд руу ороод хурууга харуул шууд гараарай гэсэн. Өрнөхөөс specific тийм зөвлөгөө байна. Specific touch-ны type уу? Яг нөгөө avoid хийх үү ингээд холдох тийм. За юу ажиллах вэ? Яг ингээд өөрийнхөө үзэл бодлыг амар тулах гал
манай аав ээж тийм ч юм уу манаас нөхөд ингэсэн тэгсэн гэл нэг амар тэгэл ингээд өөрийнч биш хүнийч биш юм гэл амар тулгаал идэг штэ. Тийм хүмүүс бас хэрэггүй баха. Дахиад connection амар чухал. Тэгэл би ч ингэж завсан, би ч тэгэж завсан гэл би ч юм травматай гэл дандаа юм нэг хохирогчийн дүртэй байдаг юм чинь бас хэцүү штэ. Бүгдээр л адилхан өөрөөсөн гэсэн травматай. Бас хүүсэн дээр амар бейс тэгэл чи эрэгтэй хүн байж гэсэн эрэгтэй хүн гэсэн ингээд тулгаал идэг. Тийм хүмүүсээс онцгой яг мэдрэмжийн үндсэн дээрээс гарч ирэх хэвээр. Учираас одоо орчин үед бүгдээ яг юм equal эрхтэй одоо адил шийдвэрлэх бүрэн боломжтой учраас яг эрхтэй эмэгтэй гэдэг хүмүүсийн role бас абсурд ойлголт болцсон учраас яг ингээ хүүсэн дээр base тэгээд ингээ тулгаад стандарт үүсгэж байгаа хүмүүс. Чи эрхтэй юм байж гэсэн мөртлөө өөр амар юм хүний эрх ингээд эмэгтэй хүний гендер мендер гэж яах дуртай хүмүүс өгдөн штэ. Яг тийм. Ингээд эмэгтэйчүүдийг хүндэлсэнгүй эмэгтэйчүүдийг дард үзлээ гэснээ өөрөө эрхтэй хүнийг чи эрхтэй юм байж үгсэндээ шалцхнаа даа чи дугаа муугаа гэх. Эрхтэй хүнийг ингээд нөгөө нэг юм хүн биш юм шиг ингээд нэг юм өөрийг нь дандаа ойлгож явах хэрэгтэй юм шиг ингээд үзээд ингээд яг тийм. Яг нөгөө хүний ингээд доош нь хийгээд идэг. Хүүсээр нь дайламдуулдаг эмэгтэйчүүдээс халаагараа. За. Мэдөө. За эхлэн ахта. Гэхдээ яг эмэгтэй эрэгтэй гэлтгүү зүр ер нь байнгын зовлон ярьж идэх хүнд би амар дуургүй. Амнаас нь ерөөс ойлгохтой юм болж ийн бүтж ийн гэсэн юм гардаг. Байнга л ингээл мөхлөө хатлаа өвдлөө тэглээ инглээ ядарч ийн завж ийн өсөж ийн цангаж ийн гэж бүр нэг юм. Ерөөс амнаас нь нэг юм нэгч ойлгохтой үг гардаг. Тийм хүмүүс айгүй яшиг төвхтэй санагддаг надад. Тэгэл би нэг хүүхдтэй бас нэг харьцажсэн байхгүй ойтон бах та. Тэгтээ тэр яг тийм хүүхдээс тийм. Ингээл тэгэл би ингээл аль болох яг ихэндээ ингээл надад таалагдчихсан учраас би ингээл бүх юм дээр нь ингээл гоё байх гал те. Үгүй зүгээр штэ бити санаа зов болно бүтэн ийм штэ яавал гэжтэй энэ төр гэл амар тэгдүүс сүүл рүүгээ миний бүр уур үрээд сөрөг гөлгнүүдийг блок. Тэгээ би шууд хэлжээс өөрт нь чи ч та ямар төвхтэй ам нэв үгүй байнгын өвчин зовлон лайтай хэцүү юм негатив юм ярьж идэг ямар төвхтэй хүн бэ гэх тэгээ шууд харьцаа болж исэн. Тэг ер нь тийм эмэгтэй хүмүүс гэсэн байдаг. Би ингээд хоёр ажил ингээл дараалаад хийгээл ингээл амар ядраал орж ирж байгаа хгүй нэг дэлгүүр нэх гэл хан мана талбар ингээл ёо гэж үний 10 цагт ороод ирсэн чи ингээд надад хамт байсан хүн ингээд нэг юм 5 цаг ингээ офис ажил хийгээд би тэр ажилд ингээ оруулагдаад тэгээд тэгсэн чи ингээд ёо өстө өдөржингөө ажиллаад амар ядарчлаа мэдсэн гэж тэгсэн чи би бүр тэнд бүр ингээд дэлгүүрээс ингээ хоёр уцтай хүнс барьсан ингээ шүн ингээ гээ орж ирсэн байхгүй тэгэл яг ингээ бүх юм ерөөсөө тэр хүний хувьд хэцүү бүх юм хэцүү бүх юм асуудал. Тэгээ байнгын мөнгө ярддаг хүмүүсээс надад аюу хэцүү санагддаг. Ирж бай, эмч бай, ам нээх болгондоо л мөнгөний тухай яг ингээл мөнгө гэдэг байхгүй ч гэсэндээ л цаад санаа нэг мөнгөтэй холбогдолтой тэ ингээл нэг юм дандаа ашиг гардаг. Тийм дандаа л нэг юмнаас ашиг харах гэсэн нэг юм өөртөө ашигтай юм дээр л хөдөлдөг ч юм уу тийм хүмүүсээс ер нь хол байх зүгээр санагддаг. Тэгээ байнга нөгөө өнгөрсөндөө дууралцдаг хүн. Өөрийнхөө өнгөрсөнтэй юм уу эсвэл нөгөө харьцаж байгаа хүнийхээ өнгөрсөнтэй чи тэгжсэн мэдтэй. Чи юм байсан мэдтэй. Хэрүүл олонгот нөгөө шалтгаан гарч ирэхгүй. Тэнгүүд яг өөрийнх нь буруу болоод ирэнгүүт би өмнө нь хэцүү байсан. Би ийм юм туулсан шүү дээ. Тэгснэ нөгөө хүн нь олонгот ингээд ерөөсөө хэцүү юм туулаагүй юм шиг тий. Өмнө нь тэгжсэн мэдтэй гэх нэг юм сайн. Сайн англиуныг ярьсан чинь нэг охин санаанд орчихлоо. Тэр охинээс би яагаад болсон бэ гэсэн чинь 3 удаа болцоод 3 удаа захирлыгаа л яриадсан байхгүй надаа. Ажлаа муулдаг заяа. Захирлын бол чамаа нь болцсон юм шиг. Тэгээ би сүүлд бүр энэ захиралтаа ийм өөрөө мэдхгүй дурдсан юм болов уу гэж бодсон заяа. Тэгээ бараг дундуурч бараг асуусан баг заяа. Сүүлийнхаа уулзлан дэвшил. Тэг үнэхээр болсон ингээ байнгын ажиллаа ингээ муулж ярьдаг, ажлын хамт олон. Тэгээ захирлыгаа ямар хэцүү байсныг ингээд над дэрж ярьдаг заяа. Өөр гэгэлгэн ярьж болно шүү дээ ингээ болцсон тэр чинь. Нэг удаа ярьлаа аахгүй тий. Нэр хэцүү шүү нэрээ захирлууд хэцүү шүү гэд нэг сэдв өнгөрч болно шүү дээ. Өнгөрөө дахиад ингээ өөр юм ярьж болчих. Бүтэн битүү захирлаа уулзахаас ахуулаад яриад дуусгаад хоёрыг одоо ямар танилцуулсан захирлна шүү дээ. Тэгээ сүүлдээ нэрэл 2 дахь холцоо баг таг дугаа сонсоод 3 дахь холцон дээр за энэ үнэхээр захиралтай обсессд юм байна. Тэрийг нэг ганц удаа захирлыгаа ярмаар гол тий. Маань захирал нэг юм тэнэг бий байд маа. Тэгэл болоо штэ. Тэг 3 удаа би захирлын сонсон. 3 болцоон дээр. Тэгвэл таныг амар сонирхол сонсоод байна гэж бодсон юм болов. Захирал нь миний ойрын хүрээлсэн юм болов. Тэр хүний хамгийн сонирхолтой сторийн захирал нь юм биш үү? Та захирал нь байсан байл яах вэ? Танаа чинээр бас ажилтсан байвал яа. Би одоо бүр автоматар одоо та гэж сурлаа яана. Та зүгээртэй. Анда. Тийм л хүндэтгэл хүлээсэн хүндээ. Харахаар л өөрөө ирэхгүй. Тийм нэг болсон минь санаанд орчлоо нэрээ. За баярлалаа guys. Тим охтуудаас хол явъя. Тийм нэг лайта юм болгон дээр юм шалтак тоождог хүмүүс бас амар төвхтэй санагддаг. Зүгээр л чадахгүй гэл хэлчихгүй зүгээр ингээл тойруулаа л ингээл өөстөө нэрээ ингээд яг нэг юм тодорхой чадахгүй нэ.
гэж байгаа байхгүй. Зүгээр л найзаа өнөөдөр одоо зүгээр жишээгийн жишээ шүү. Найзаа өнөөдөр гарах уу гэж асуулаа шүү дээ. Тэнгүү зүгээр л өнөөдөр амжихгүй нэ гэж хэлчих болох юм дээр. Өөстө нэрээ ээжийн тэр ингээд аавын тэр ингээд одоо хамаатан садан ингээд тэгээд одоо өдөржингөө гадуур яваад одоо худлаа байхаа. Тэгтээ яаж магадгүй яри. Амар юм төвхтэй. Тэгэл ямар нэгэн ингээл хэрүүл болоод хоорондоо ингээл муудалцлаа штэ. Тэгэл хоорондоо муудалцал би ингээд чамайг ийм зан гаргахч амар гомдлоо гэл хэлэнгүүд өстө уучлаарай андаа ингээд би айгу муухай зан гаргаж игэл болоо штэ. Тэгэхгүй яагаад тийм зан гаргаснаа тайлбарлаад байдаг. Би тэр үед ингэсэн байсан болохоор би тэр үед ингээд ингэжсэн болохоор л би тэгсэн. Тэр өдөр надад амар их юм тохиолдсон. Тэгээ би ингээд ингэсэн тэгсэн. Тэгээд гэтээ миний буруу бол биш гэж би бодож байна гэсэн ингээд. Өдрийн тэмдэглэвчтэй юм. Тийм. Зүгээр л заримдаа ингээл хүнд ингээл андаа нэрэл муухай зан гаргачихжээ sorry гэл хайчих юм дээр ингээл бүр маш их юмыг тайлбарлаж яриад ингээл бүр ялгаал ингээл хичээгээд идэг тийм үү. Бүр ингээ одоо ингээд бүр ингээ сүүл рүү бүр ингээ бүх юмыг цаа гэдэг болчихсон юм. Ер нь тийм өрсөлдөгч сантай хүмүүс надад амар хэцүү санагдаад идэг. Амьдралд яг өрсөлдөх юм болов хэрэгтэй л дээ. Гэхдээ ингээд ойрын хүрээллийнхаа хүмүүстэй жижиг сайжиг юм дээр хүртэлтэй тийхтэй дээ. Ингээл зүгээр л тэр нөхөрлөл дээр ингээл нэг уучлаарай гэдэг үг ч юм уу те тэр relationship дээр нэг уучлаарай гэдэг үг тэр харилцааг ингээл аварчих гад ангууд ингээл бүр ялж ид санаа намрах гал бүр ингээл гэлбэрлэж чаддаггүй юу. Одоо 30-тай гэхээр 20-тай хүн 30-тай гэж хэлэхээр бид нэр 40-тай хүнийг сонсч байгаа юм шиг сонсогддог бах те. Тэгээ штэ. Надад нэг 30-тай хөнгөсөн санагддаг. Надад ч гэсэн. Таяр ойртож байгаа юм ч үгүй. Үгүй бидний үед 30. Яг зэрэг ч. Амар хол хийсэндээ 30-аас. Тэгээ 30-аас мангар болсон шүү дээ. 9-р ангид байхад 11-р ангийн хүмүүс амар хөгшин санагддаг. Тийм шүү дээ. Тэгээ ингээд жоохон бахт нөгөө манай их сургуульд орж марангууд яа ямар амар хөгшин хүмүүс гэж боддог. Оюутан гээл тэнгүү те. Одоо ч яг тэр хүмүүсийн төрсийг санахаар. Тэр үеийн хүмүүсийн царайч жоохон овертайсан байж магадгүй. Тийм ер нь бол тийм шүү дээ. Төгсгөнгийн ах эгчнэр чинь бүгдээр амар юм айл хэдийн юм хүүхэн залуу болцсон байдаг байсан шүү дээ. Тийм өсгийдээ гутал өмсөөл ингээл ер нь айл хэдийн юм өөр байдаг. Бүх нөгөө стил бүх юм ингээд анхдагч байсан. Одоо бид нар ч нөгөө давтаж орж ирээд тэрийг чинь апдейт хийгээд байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд тэр хүмүүс ингээд бүх юмны анхдагч байсан учраас биднэрт амар шин харагдаад тэр нь нөгөө амар юм нөгөө бидний хувьд нөгөө нэг цаанаасаа юм ах их юм шиг мэдрэмж төвлөрсөн. Тэр нэг 2000-ын оны стил гоё те. Гизээ гаргасан, топтой. Тэгээ юм сор мортой. Тэгээ нэг юм тод өнгийн. Тэгээ джинс нь ингээд имплхүүсрээ байруулснаа доошогоо жоохон суулмал байдаг те. Тэгээ нэм хүүсээ гаргадаг. Хүүсээ гаргадаг. Оюутан махта өмсдөг өмдөг би өмссөн чинь. Зад татах нэ. Би зүгээр миний юм цовдаа гаргадаг. Ээж мэж бүр амар секси тэгээд ээжээ өмсдөг юм их сургуультай өмсдөг гэсэн дүүбэл мөбөл гэсэн чинь юм хуруу гардаг юм амар юм саатай цэнгэр өнгийн юм дүүбэл мөбөл ёо бүр амар секси. Одоо би бол өмсвөл бүр үнэхээр өнсгөлжингийн хойд ихцэл харагдав. Манай подкастыг гэхдээ 25-35 насных нь баг 50% нэгдэж шүү дээ. Яг мань битээ үеийнхэн бол битээ үеийнхэн бол яг 50% нэгдэх хөөх. Тэгээд ер нь бидний нас чинь ингээд одоо дээр үед яг 30-тай хүн ер нь жоохон насанд явцсан гэж харагддаг байсан мэхээр угаасаа дундаж наслал чинь нэг 60 мар хүн байсан шүү дээ. Одоо угаасаа жоохон баг багаар ихсээд байгаа. Одоо ч гэсэн 60 л байх л та. Гэхдээ ер нь баг багаар ихсэж байгаа. Тэр чинь 55 бидэг лөө. Эрэхтэй 55 эмэгтэй 60 л юу гэлээ. Японд одоо нөгөө насны нөгөө урьдчилт нь бүр ихсэн мэл. Бүр ихсээд одоо нөгөө энгийн наслалт нь ийм өндөр нас руу орцсон л. Тийм баг. Тэгэхээр манайх ч гэсэн ер нь жоох ихсэж явах одоо нэг 70 мал руу орж байгаа гэж найдаж чинь тий. Тэгээд бүр жоохон баг 50-тай хүнийг амар хөгшин. Бүр амар хөгшин юм уу гэж боддог ш. Тий. Одоо тэгтээ 50-тай хүн бол бас бидэртээ шоодож болно ш. Манай аав эзэн дээр чи амар залуу харагдчих та одоо 50-тай мөртлөө. Жоохон багт манай эмээ бол 55 автай байхдаа айгүй л яг л ийм эмээл байдаг ус ш. Тий. Тэгээ одоо бодохоор одоо тэнгууд манай ээж мэж чинь одоо бас ингээл 50-тай хүн гэхэд бас ер нь хизээч тэгж харагддаг шүү. Бүр амар юм цоглон амар гоё. Тийм шүү. Тэгэхээр ер нь насангаа хойш явж байгаа. Тэгэхээр бид нар ер нь насан дээр нэг санаа зовоод явах вэ. 30 насны өндөрлөгөөс харахад гоё тухтай байна. 30 руу төхөөд жоохон хэцүү байгаа хүмүүс байхан бол битээ тэгэрээ. Гоё юм хай тав дээрч байсан, Yahoo Messenger дээрч байсан, Facebook дээрч байсан, Instagram дээрч байна. Instagram-ын дараа гарч ирэх юм дээр нь бас бит байж. Бүх юм дээр байна. TikTok дээрч байна. Бүх цаг үетэйгээ найзлах болно гэж. Яа, гэхдээ өнөөдөр бүр хөөрөөд амар их юм ярьчлаа. Тэгэд энийг үзээд олон юм бит комент бичих хүмүүс ахын бол энэ бол та нарын биш бидний подкаст. Гүйсний чим үзэж хамт хүмүүсийн подкаст шүү. Гүөх үзэгчтэй амар хайртай. Гэхдээ ингээд ер нь ингээд та нар хүн амт муулж бичдэг байлаарэ. Таалагдахгүй болов. Усаа шүүж уух чинь. Чи тэрийг нэг гоё хэлжээч.
хүн шүүх яах вэ? Усаа шүүж уух чаахав. Салтгаа угаачаад хүн дарамж. Өө салтгаа угаачаад хүн дарамжил. Үзэрийн юм. Үзэрийн юм. Тэг чи actually үзэрийн эммэн. Эммэн гэдэг. Зөв. За ингэ тэгвэл дуусах уу? Тэг 245 баярлаа. Англианда баярлаа. Англианда баярлаа. Тэгээд Токиодо баярлаа. Өдрөө 55 та дугаарууд авцгаа. Би ч нэг дугаар авч үзнэ. 2 дугаартай байж үзнэ. Та бүхэн Токиогоор өөрийнхөө одоо бүх тэр дугаар авах те төлбөр төлөх тэр бүх одоо шийдлүүдийг хийцгээерээ. За Покодо баярлаа. Үнэхээр гоё цай байлаа. Тэгээд дараагийн тэр үгээ битсэн юм шиг надад хаашаа хараад. Покер гараад ирээд шүү. Покерогоороо Токиогоо яриад шүү. Түүнийгээ дурсаад түүнийгээ яриад байна шүү. Тэгээ Марлада баярлаа. Өнөөдөр ч одоо Марлас спешиал подкаст болчихвоо яа. Өргөдөө баярлаа амжилт хүсье өргөдөө. Монголд орой тавтай морил Монголдоо ажиллахаар басан баярлаа. Одоо яг хүмүүс энэ өрнөхийг юм яриулсангүй гэж боо юм ба. Энэ Марлаастай өрнөхийг яриулсан. Хүмүүс намайг Instagram-аас харахад айгүй нээлттэй айгүй тийм галзуу гэж боддог. Яг үндэ би өөр айгүй нэг тийм тунгалаг тамир хүн байдаг аа. Ер нь айгүй яг ч нэг чимээгүй биш ч гэсэн ерөнхийдөө хүн сонсох айгүй дуртай ярихаасаа илүү. Тийм. Тунгалаг энэ би болон гарцтай юм байна. 30 хүрэхэр ч одоо болон гартахгүй яах. Гоцтой тунгалгаараа байна гэж юу аа. Юу аа. 5 дүүрсэн баахуу цаашиг л бид нар ч. Яа. Төрөхөл 30-ын сайхнаас мас гэж ярьж ирсэн аа одоо. Манай дүү намайг сонсох дуртай, би ярих дуртай. Хичээгээ сонсоол яж ерөөс. Хичээн сургаал алт. Өөрийнх маань өнөөдөр угаасаа анхных нь яг камерны урд гарч оролцож байгаа ийм контент подкаст учраас бас жоохон сандрах хичих юм уу тиймэрхүү байсан байхтай хүмүүс битгий ингээд оостоо харагдж байгаас шал өөр юм байсан байна гэдэг ч юм уу тиймэрхүү юм өнгөцгөн дүгнэлт битгий тавиарай. Тэгээ цааштай гоё нээлттэй болоо дахиад орж ирэх юм билүү. Сайжирд юм гадтай. Тэгээ та бүхний өсөлтөөр марлага дахиуллаа шүү. Тэгээд өнөөдөр бүр марлага. Одоо бас болио гэж бас. Өнөөдрийн дугаарыг үзчихээ. За одоо марлаа болиё. Дахиулах хүмүүс өндөө байна. Одоо чи уянгааг надаас амар их нэхнэ. Уянгаатай хамт цавал бүр дуусахгүй цаа. Хоёлаа бараг ингээд хоорондоо юмц юм байна. Энэ миний оролдож марлаа сууж явах те уянгаа энэ хоёр. Уянгаатай ингээд би уянгаагийн дооч мочин гот битээр ингээд дуусахгүй. Тийм. Тэгээд ойдыг нэхэн өөр хэний нэгтүүлээ. Айгуу олон хүний нэхнэ. Энэ бүх нэхэмжит хүмүүсийн голд ингээ батл их үү? Instagram-ийн пол хийж байна. Тэр ч ер нь гоё бодсон юм байгаа тий. Батсан байгаа бид нар ч одоо. Үзэл та. Би одоо хинтээ бүгдийг үзгэр. За тэгээ англианда баярлаа. Пүү ах одоо жоохон болцож энэ подкастныхаа сэдвээ бас өргөжүүлмээр байна. Манай пүү ахтай болцохыг хүсвэл 80020 дугаарайлж. Яг ингээд 55 хажуунаас нь харахаас их дайдгүй хүн шүү. Огтдаа. Дасаад ирэхээр гайв. Дасвал бас айгүй хурдан дасгаар зэрэг. Пүү ахт тэгтээ октод айгүй сайн байд юм хэл шүү дээ. Сайн шүү дээ. Тийм. Сайн шүү дээ. Харъя. Хараа. Инстаграмын чинь сайтыг харъя. Хэр хүн гарч байна. Ямар ч юм. Энэ хоёр ингэж сууч байгаа. Сууц байна. Юу л бодвол чацсан болохоор биний гаргаар уур нүрээд байгаа. Энэ одоо яг 30-тэй. Энэ ягараа надад ч зүйл. 30 тааш надаас дүү харагдаад байгаа юм. Энэ одоо намайг таа гэдэг хибэ гэж хоёр чимэр хончоно иршил байх юм да. Тэгээ манайхан саба дараарай. Би одоо саб дараагүй хүмүүсийг айгүй олон барьдэн штэ. Хаяа ажил дээр. Хоёртаас баярлаа. Баярлаа. Юу хавар гин. Одоо надаас ороод юм шиг. Энэ өөрөөсөө рандом подкаст хийж байгаа юм шүү. Бит хоёрт ахыг чиртэй юу? За ахыг чиртэй баярлаа. Найзтай баярлаа. Хоёрдоо баярлаа. Хайр гарахад гоё покер хондог юм. Баярлаа. Ахтаа гэж. Ахтаа бас баярлаа. Химээ. Ари багийнхандаа бас баярлаа. Багийнхандаа баярлаа. Тэгээд дараагийн дугаард хэрхэн орохоо хэлэх байлаа. Хин. Тодорхой болсон юм чи хэлчихв. Яах. За. Хин дөрөв нууцаар хэлдэг. Оо тийм. Дөрөв хэлсэн шүү дээ. Марлаа ахаад. Дөрөвсөн шүү дээ. Ингээд хүмүүст амар хүлээлт үүсгэж надад. Нөгөөх нь үү? Ажила. Амар гал дугаар гарах. Дэжчихсэн.
Ганц подкаст дуусчихсан. Хөрсөж өгч байна өдрийг. Гөхөрсөн биш бүгд. Йоо амар хүмүүс оруулах гэдэг вау. За тэгээ баярлалаа. За баярлалаа одоо бүр өстэй. Тэгээ сабаа дараарай, лайка дараарай, комент үлдээгээрэй. Бид бүхнийг дэмждэг. Бүгдэнд баярлаа. Бид бол Хам. Биднээд бол там. Хамт байх нь Мал. За ингээд дуусгая. За баярлалаа. Тэгээд хөдөлцөөл клаб руу гарах юм биш. найзлаад байгаа чи хэрэлдээд байгаа чи шиг айгуу гоё дугаар бол.